Уунаг сансан хүмүүс юм. Юу болсон бэл тээ. Лого молого хийж тусдаа гараач яг надаас асуухтах юм. Нөхөртөө хөдөлгөөн. Айгуугаа гэдэг юм. Монгол улсын бяцхан ирнэ гэж үү? Би шууд чамд наваа таа дэрнэ. Тэгээ явахаар ингээд бүр би бүр ингэ хүчрхэг юм гэдэг нь болсон. Бүр ингэ гэх машина өдрөөснө. Сүүлээд тэр дигжин гүнжиг бүр амар ойлгоод. Өгчөнгөө л дөрүүлээд явж байгаа. Өгч би яраас чи яваа. Манай салгын нэг чадах л юм. Ахаас алан дураад. Ахаас тооцох би бараг $100 хэл бод. Тийм шүү дээ. Зүгээр нэг юм тийм. Үсэнд хүрээл $5. Хэл жоохон юу үзээ. Залгаачлаа $40. $100 сервис авчихсан. Манай өсчих шин гоё шүү дээ. Бонусанд нь оролт. Тийм бараг. Тэр үед гэдэг 3,000 төгрөгөөр ороод өсөж мэдхүү. Үгүй шүү дээ. Өнгөө байна л гэж бодоод. Одоо өнгөө юм гэж юу аа. Өнгөө байна. Оролтоо. Тийм. Юу хэлгсэн чи нөгөө хайт нөгөө тайрал хэлгэнгөө төө. Гэтэ хүчнээс гарахад гоё хийжсэн. Тийм. Буцаа гэртээ орж байгаа л айлтал. За сайн байцгаана уу манайхаа. Өнөө нэзэрлээ. Яагаад уухна гэдэг. Уухна ирлээ. Бид хоёр хэдэн сарын дараа уулзж байгаа вэ? 3 сар юм уу? Бараг 3 сарын дараа уулзлаа. Тэгээд энэ хооронд нэг сүртэй яг нэг кетчап бас хийж чадахгүй дээ. Ганц хоёр мессеж шидэлцээл тэгэл чол гэл чол тайсан бол яг энэ дэр нөх байсан даа. Тэр данж нөө хоол мол хийх зураг бич болохоор идэж юмчихгүй тэгэж байж одоо уулзаа. Сая гэхдээ яг уг нь уулзаад бид хоёрхан цаг болж байгаа. Тэгтээ сая барыг хийх нэрчлээ. Дискот хоол хийчихээл та Тэг бидтэй ингээд яг чамтай уулзахаар л юу н хамгийн хурднаар ирд юм байна. Одоо бос үуч ингээд дандаа ингээд нөгөө translation-ийн process болохоор ингээд одоо ер нь бол байнга англиар ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Ажил дээрээ бол тэгэхээр одоо тийч засчих жаалах хэл та тий. Англиар аль дээр цаг 30 минутын ажиллаханд ороод тэгэл тэрнээс цаашаа би тэр амар ядарч хүлээж авч чадхаар болсон шүү дээ. ядарч. За тэгээ бит хоёр өнөөдөр зүгээр кетчуп хийж байгаа. Зүгээр үсэл харуулах хэрэгтэй. Тэг үсэх оролтол уучлаарай. Тэнд бүр нэ чи амар гоё харагдсан. Яа би баг бүрний дээр үед ягаан болооч өмсөхтэй өгдөө. Торгилтэйхэд л ороод ирсэн. Тэрний сөөрөөр баг энэ одоо хамгийн анх удаа. Надад яг саяны ингэж юу оролтолч юм бэ? Чам баг ийм хийлгэж болох юм шүү чам. Би яг ийм хийлгэжсэн. Тэгээд амар гойсоо байхгүй. Зөвхөн биш тийм хийлгэж бүрөө. Баян офис явж байгаа хүн. Хэлнэ. Тийм байна. За тэгээд бид хоёр энэ 3 сар хооронд юу болсноо гоё кетчуп ингээ тий. Тэгээд та нартай сайн сайхан хуваалцъя гэж бодож байна. Хин болжээ. Уугнаа Япон үнэл гэж ярьсан бах тий бодвол яг тэгсэн бах юм. Юу ярьснаа санахгүй. Тэгээд хайртайгаа явна л гэж. Тэгээд хайртайгаа явна гэж ярьсан бах бодвол тэгээд тэрнээс шугасаа уулзаагүй тий. Явахын хойд хэрэнд явсан лээ та 3 сарын 20 хэдэн мэд нэрлээс баг. Тэгэнгүүт эрэхтэн бидэд нүүцсэн тий. Хор мөрг. Ширээ авахгүй. Чимээ авахгүй гэж. Чимээ авахгүй. Гэтэ орж ирээ гайхсан. Гэрлээ орсон чи юу гэсэн нэрэнгүүтэй. Үгүй өөрийнхөө гэрлээ ороход юу гэсэн. Танаа гэрлээ ороход юу гэсэн. Танаа гэрлээ ороход ингээд яг бүх ингээд амьдрал ингээд буцалж идэг штэ. Тэгсэн ингээд юу болт юм лээ. Гэр онгорхоо байсан байхгүй тий дараагийн хүн орчлоо. Тэг ингээд би ингээд дандаа доогоор ингээд жим рүүгээ явахдаа балкон руу хардаг байхгүй ирмүнэ байна уу гэд тэгэл ингээд ирмүнэ чи байна гэл ингээд хэлдэг штэ. Тэгэл тэр ерөөсөө байхгүй болохоор ингээд яа харин тийм нүүх ч юмс амар ивгүй. Тэгтээ зүгээр л өгнөл хотод төрлөө ч тийм ингэж хүмүүс хэрэг Монгол нөлөөлөхөр тийм. Хэр юм бэлээ. Тэмсэн. За тэгээ Японыхаа сонь сайхан сэгэлж ирэх үү. За тэгээ Японы төлөө рүүс дээр юм тий. Яриаггүй тий. Хоёул ч гэсэн хоорондоо яриаггүй тий. Барыг сая л нэг жоох удацгүй байсан. Тийм битээр Япон яваад нэг 10 хэд хоноод тэгэл ер нь л амар гоёсаа. Тэгээд яг анх удаа ингээ хосоор аялж байгаа болохоор эхний нэг хэд хоног болж байгаа ингээд түр тар гэдэг юм лээ. Тэгээд юун дээр тэх үү? Юун дээр түр тар гэдэг тэгэнгүүт нөө Стив кофе намар туртай штэ. Тэгээд тэгмүүд ингээд Японд
яг тийм Стефи одоо өөрөө хийж уудаг шиг тийм эспрессо шот бол ер нь бол гарах баг impossible юм гэж би ойлгосон. Дандаа ингээд тийм амар үнэтэй drip coffeeтэй тийм ингээд өдөрт ингээд яг үзэх ингээд тийм планта байхад хажуугаар нь ингээд цааш ингээд дор хаяж нэг 4 5 кофе уудаг байхгүй юу? Тэр болгонд ингээ өөр try хийж үзгээд цааш ингээд би чинь харуулсан шүү дээ нэг амар олон газар пинийцэн. Тэгээ нөгөө газар ингээ олох гээд амар их ингээ явж байгаа байхгүй юу? Тэгээ би эхний өдөр бол яг хаа ингээ дугаа төвчээд явж байгаа. Тэгээ хоёр дахь өдрөөс эхлээд ингээ үгүй хамаг цаг ингээ кофе шоп болоход зарцуулаад тахаар ингээ сүүл рүүгээ миний уур хүрээд тэгээ би ингээ на кофений чинь ингээ хайлт бол арай их байна гэд тэгээд би хэлээ. Тэгээд гэж цачиж байгаа тэгснэ. Тэгээ сүүл рүүгээ за яг тийм байна. Яг үнэн байна. Тэг жоохон цаг идэв. Тийм цаг идэв байна гэд. Нэг хоёр л муудалцсан байна. Ингэж нэг муудлаар энэний өмнө муудалцахаасаа өмнө одоо ингээ бид нар чинь хоёулаа ингээд цуг ингээд анх удаа ингээд experience хийж чаштай тэгмүүд надаас ингээд бүх юм ингээ асуудсан байхгүй. Энийг яац нэлэх, энийг яах, энийг хайсарах ингээ би тэгээд би ихэнэ ингээд би ч өөр амар тайван шүү дээ. Ер нь бол ингээд нэг юм гэл ингээд хариулаад сүүл рүү ингээд бүх юм дээр ингээд онгоцсон суугаас эхлээл ингээл асуугаал энэ яасан тэр яасан ингээл онгоцсон цугаад ингэсэн юм. Би ч нөгөө нэг дээр үн чипко пассворд таахгүй юу. Тэгээ тэнгүүд нөгөө нэг скан хийж болдгоо штэ. Тэгээ би ингээд юм болгон дээр заавалж ингээд стаф хаах хэрэгтэй л таахгүй юу. Тэгээ яг онгоцныхоо билетийг авах гээд очисон чинь нөгөө миний пассвортыг уншихгүй тэгээ билетийг мань гаргаж өгч болохгүй. Тэгээ бид төр ингээд би ингээд стеф суудал бүгэлж байгаа нэг $100 юм гэхээр нь зүгээр би бол хаттай хүн хоёлаа ингээд суудлаа гой суудлаа олчихно. Клавер бардам утсах хөө гэсэн чинь ингээд тэр ингээд амар удсаар агаад тэг бид тэр хамгийн сүлтийг даваад ингээд салангад сууж тарж байгаа байхгүй юу? Очихтаа юу? Тэг очихтаа. Тэгээд ингээд Стеф ингээд яг хүмүүсийн гол сууж байгаа байхгүй юу? 3 үнэтэй гинэ юм уу? Тэг хамт сууж яваг юм уу? Хамт сууж яваг шүү дээ. Тэгээд яаж чад гол цуулаа. Тэгээд тэндээс эхлээл ер нь ингээл цаачиж байгаа стресстэй. Чи яагаад ингээд стаф болгоны харах хэвээр ингээд асуухаар нь би хиндэ тайм байж сүүл рүү чот ямар ядраатай юм бэ? Тийм. Миний пассворд чипгүй. Тэгээ яадгийн. Тэгээ уурлаа гэсэн чи сүүл рүү гайг боллоо. Хөргөд. Бүлтгэж байгаа нэ. Тэг бүлтгэж. Яа тэгэл тийм л тэгжл нэг хоёр модалцаал тэгэл тэрнээс хойш болохоор ер нь бол гайгүй тэгээд юугаалцаа тэгээд Стефча ингээд плана өмнөх оройн ингээд гаргачаад ингээд латаас ингээд баян энийг төдөр гэдэг үг асуудаг. Тэгэхээр юм битгий асуу. Тэсэн чи ингээд цаада тийш яв гэд ингээд шийдэл тэгэл тэр дунд би бас нэг өөрийнхөө бэгийг шоч үзмээр байна гэсэн газар руу яагаад тий тэгээд бас дээрэс нь битээр нөгөө цаачаа ингээд тийм винд цаг намар туртай тэр цагийг хайж бас амар юмсан. Бүх газар тодорхой юм уу те? Ингээд ийм цагны дэлгүүрөө тайж байгаа байхгүй юу? Тэгээд гийн цагаар сүндэг үстэй. Тийм тэгээд ингээд гол нь ингээд яг ийм одоо нэг тийм стори өгүүлсэн тийм цагтай дэлгүүр гэж хайгаадээ бид тэр хайж агаад хаана нөлөөдөө нэг амар гоё дэлгүүр болоо. Тэр нь одоо шинэтгэлийн 2 дугаар дайны өмнө удаа ашиглажсэн цаг ч гэдэм үү. Гэхдээ бид тэр бол тэрийг нь бол авч хүрхгүй барахгүй юм л тэгээд ингээд чи ингээд авч хүчрэхгүй ингээд цагийг ингээд баян ингээд яг хэрэгтэй мөгээ би нэг хилдэм үү гэснэ. За одоо кофе их кофе уулаа гэж загнасан. Одоо шиг цагийг нь зүгээр харуулъя гэж би дугайл тэгэл цагийг нь гоё. Тэгэл явсан да. Тэгээ ер нь амар амжилттай болсон. Нэг жоох эхлээд нэг жоохон нэг жижиг юм байж байгаа. Тэгээ сүүл рүү бол амар гоё л. Тэгэл ер нь өөр бол таалагдсан уу те Хиндтэй Япон амар таалагдсан. Тэгэл манай Японд бол л одоо байх. Манай баруун гэдэг шиг 7-Eleven-ийн хажуугаар өнгөрөх болгондоо тэгэл манай Японы 7-Eleven гэл тэгтээ үнэхээр амар cool. Японы конвенистэй үнэхээр төгстэй. Гэтэ би бол үнэхээр 3 хоног комбини брекфастэл дахиад бол ер нь идэхгүй мэлээ. Ингээд дараалаад 3 үдчихээр сүүл рүүгээ тэгээд энд чи юу идэр болов? Тийм. Яа хатий ер нь л тийм л дээ. Гэхдээ зөв ер нь ингээд нэг бүх юм нэг юм байтайхан штэ тий. Одоо энтхийн 7 орвол нэг тэр доонот манат харахаар яа юу штэ. Тий. Тэгээ ер нь хоол мол амар таалагдсан. Болгон бол бүр амар таалагдсан. Тэгээд хойлоо заавал дахиад ингээд ирнэ шүү гэл ингээд тэгэл дэшого юм орвол тий Хоккайдо. Яа тэг бид тэр хамгийн сүүлийн цэг чинь Осакаас ахгүй юу. Тэгээд Осакад миний би ингээд өвдөд миний хоолоо өвдсөн.
бүр амар идэлцэн заяа. Юу тийм үү? Талуураа амар идэлцэн тийм. Тэг юунд ч яахгүй. Стеф ихлээд ингээд хорон үзэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нь би тэр авлыг өгчихгүй юу? Старт өдөрч. Тэр авлыг өгсөн чи тэр ингээ оройж байгаа ингээ тийм би ингээ тийм дүнг ингээ тийм манаралттай байна. Чи надад ямар ration юм өгч өгөх вэ? What kind of ration medicine is this? Би тэл зүгээр гэсэн чи маашаас гайгуулсан заяа. Тийм дээ би ингээд өөрөө Стеф хөх тийм үү? Тийм. Тэгээ би Стефээс аваад тэгээд явж байгаа хгүй. Тэгээ ингээд дараа нь би өөрөө өвдөд тэрфлэгээ уугаач дарагдахгүй. Би бол антибиотик уухгүй ингээл эмийн сангуудын япон юмудэр ингээл үзэлсэн ингээл зайлж байлаа. Тэгэл зайлж шууд антибиотик уугаал. Хаанаас болсон юм? Би өөрөө антибиотик тавьчихсан. Шууд бас монгол хүн. Тэгээд чи хамаагүй юм уу гэж болж байгаа мó гэхээр би зүгээр тэгээ үнэхээр яг ибупрофен гоолно гэр амар явахд хэцүүсэн. Тэгээд жил хурдан дарж авахгүй л дээ бүтэн аялаа бас юу. Яа тэгэл амар хэцүү юм чинь. Тэгээд тэр нөө Кёотогийн нэг юм уул идэм биш үү? Арашияма гэдэг үлээ нэг тэр уулар би ингээд халуутай заяа. Би нөгөө нэг bamboo tree юу тийм нэг юм хаалга маалгатай тийм. Тэгээ амар бороо ороод заяа. Тэгээ бороо ороход тэр бамбуугаар яваа. Тэгээ тэр уул руу гарч ан заяа. Би ингээд үнэхээр өөх гээд байгаа байхгүй юу. Гэхдээ ингээд бас нэг үзэхтэй гэдэг. Тийм бас ингээд би бол шууд за факт зайлгаа шууд хотелд очиод хэвтнээр байвч намайг хөвтлээ гэлдэх юм бол нөгөө чи би тэгвэл гэрээсээ гарахгүй гэлдэг чинь. Тэгэл ингээл тэгэл таагаал. Яа бүр ингээл салгалаал яваал гэсэн. За тэгэл тиймэрхүү. Тэгвэл нөгөө хоёрын нөгөө Фужи хардаг хотел руу байсан уу? Тэр бүр амар байсан шүү дээ. Тэр хотел чи нэг хоногийн $400 бүклсэн байхгүй юу? Тэг би чи нэг ямар юм мэдэн шүү дээ ингээл бүклөхөө яах вэ ингээл дэлгэсэн чи Стеф одоо бодгоо бойл зүгээр бүкл гэлдэгсэн байхгүй. Тэгээд бүклэл би ёо гэдгсэн чи тэр бүр үнэхээр хамгийн гоёсан. Би тэр ингээд өглөө ингээл босоод шууд ингээл Фужи нартайгаа. Тийм Фужи ингээл байж байгаа. Тэгээд битэрэгчд амар гоё цэлмэг амар гоёсан. Бүр Фужи бүр заавал очих хэрэгтэй. Влог яасан бэ? Влогоо тэгэл ихний өвдөөл тэгэл зайл. Яг Кёотогийн дундаас эхлэх өвж байгаа хгүй тэгэл за зайл. Бичлэг хийсэн мөрхнээсээ. Кёотод биш Токиод бол ингээд амар бичиж байсан хгүй. Хайр маригаа бичээл ингээд жижиг сажиг яриад байгаа зүйл рүү зайл. Тэгэл тийм болсон. Яа тэгээд тэр Фужи бол амар гоёсан. Тэгээд би тэр нөгөө private onsen тохиолдсон байхгүй юу? Шүн ингээд тэр бол тасарсан тэгэхээр тэр болохоор өрөөнөөсөө биш тусдаа орох хэрэгтэй юм тийм. Тийм тэр ингээд тэр буудлынхын дээд давхар нь ингээд тийм урагшаага шууд Фужи хардаг тийм онsen юм байл л дээ. Тасарсан гал секс үнтэй өстэй. Үгүй тийм л. Тиймэрхүү юм уу? Яа тэгэл тийм. Тэгээ хосын үед бол ийм аялал айгу гоё юм шиг лээ. Тэгээ юм шиг хэлээ. Үгүй гоё юм. Үгүй амар гоё юм байлээ. Тэгээ хүн болгонд ингээд бас try үзүүлээс зүгээр юм шиг лээ гэж тэгээд хэлж байгаа. Чи бас өмнө бүр амьд тэгж ярьдагс та. Тэ. Хайртай болоо аялал гэсэн тийм. Чатсан тэгээд энэ аяллаа Стеф никнеймтэй болж ирсэн Angry Bird гэдэг юм. Яхаа. Чи биш үү тэр нэ? Биш. Стеф ингээд нэг жоох ингээд стресс тэгэхээр ингээд тэр нэг уур гэхэд уур ш ингээд гэтээ сэтгэл хөдлөлөө ингээд бүх гэрийнх нь ингээд амар гаргадаггүй. Тэгээ би тэрийг Итали цан Angry Bird гэж хэлсэн. Тэгээ хамгийн сүүл уул амар гайгүй байсан гэсэн чинь хамгийн сүүл нөгөө нэг оюухаа нөгөө юу гэж болсон шүү дээ. Юу гэж болсон. Амар. Тэгээд ингээд оюухаа надаа ингээд жоох юм өгөө болж байгаа гэхээр би ингээд нэг ингээд юм жижиг ингээд юм байгаа юм байна да гэж бодвол Стефт ингээд нэг жоох юм өгж явуулна гинэ гэхээр за тэгтээ чи хараа би одоо эний чин багтаа ингээл яд би тэгэл зүгээр багтаа хэлэл явцсан тэгээд буудалтай хориг ирсэн. Амар тэгээд Стеф яг л Hungry Bird гарч иргээл би тэгэл багтаа. Харин тий хөөх юм амар юм. Амар явуулчихсан тийм. Яа. Тэр бол бүр яг нэг юм нэг memory box гэдэг шиг тий бүр ингээд яа. За тэгээ оюухад баярлаа. Стефт баярлаа. Оюухад нэг чи манай хий хоёр хамт явуулсан тийм. Хоёр талаас цуглуулаад явуулсан юм байна. Би тэгэл багтаа. Тийм бас хүн ачигтай хаар нөгөө нэг 9 хил нэг гойны түүх хэрэгсэн.
Харин Тэгээс тэр баах юм авснууд эндээс юу авчирсан бэ? Идэж уух юм авчирсан. идэж уух юм нэг яаж чадаагүй. Идэж уух нэг аваагүй. Гутал юу нэг аюусаа авсан байна. Оницука авсан. Оницука хайж та амар олон оницука ороод дэстевч баг 46 өстэй хүн штэ амар юуник Японы бунган зүгээр дээр. Тэгээ хүүдтэй амар үрдэлтэй ингэ Японд өмд яхаар таарахгүй Богиндоо дөө. одоо ингэ амар нэг жижигхэн ингэ таазраа таарахаар хөлөөрөө таарахгүй уртаараа ингэ таарахгүй тэгэл уул нэг амар сонирхолтой байхгүй юу ингэ яах вэ за чи наатанда багтахгүй байна бал. Тэг гутал айгуу авсан юм байна. Тэгэл юниклог бүр амар их орсон юм байна. Тийм үү? Яагаад өөр ингээд үү? Харин ингээд надад бол зүгээр ингээл адилхан санагдчихгүй юу гэсэн чинь үгүй гоё юм. Юникло амар хаалт. Тэгэл Чи стори гэдэг лөө постод байлаа. Юу харж намартчих. айл нэг нь л янз бүрийн л юм хийд. Тэг бид нөгөө нэг anniversary-га нөгөө нэг тэмдэглээ штэ. Тэр зүгтгэлээ Амакасе. Макасериори. Тийм. Амар үнэтэй тийм газар орсон шүү. Тэгээд тэр үед нь бас яг миний эд өвдөлтийн маань үе ингээд ямар ч апдейт байхгүй цаа. Тэгээд жил амтлах мэдрэмж энэ. Тийм амар сул яг тийм үед тэгэл гүрийгээл эдсэндээ. Тэгээ би нөгөө нэг та тийм баг бүгдэр гэж тийм сториг харж байсан хаа. Шинэ Монгол ихний ингээд нэг тавган дээр юм бичсэн байдаг шүү. Тэгээ бид юм бичсэн. Одоо нөгөө happy birthday ч юм уу. Тийм. Жижигхэн торт амар томор шоколад бичсэн байдаг. Тийм авч үзье. Яа тийм л энэ да. За болчихсон сардахгүй л харагдчихлээ тийм. Японч үнэхээр гоё шүү. Үнэхээр гоё юм лээ. Гэтэ бүр амар crowdтэй лээ. Баахан гадаад байна. Баахан гадаадууд ер нь ингээд яг тийм нэг authentic юм хайж болоход бас амар юу болсон юм шиг санагцалаад Ажилтнч гадаад. тий ажилч нь бүгдээрээ манай энтгэх хөтөж байгаа шиг. Бангладеш интерес айгуу хэд Шри-Ланкууд амар. Яа. Бүгдийг бид нэр энтгэх гэж хардаг байхаа тий. Борол хүмүүс. Brown boys. Цааш шүү. Би тэгээд Японд дахта Зинкожи энтергээд Японы бүр ингээд амар алтартай сүм юм яг хажууд амьдэрдэг гэсэн нэг ч очиж байгаагүй заяа. Аа. Тэсэн ч гэсэн бүгс инжээ хийхгүйсэн. Нэг сүм. Тэгээ яасан. Тэгээд юу вэ? Тэгэл энэ нөгөө нэг тэр сүмдээ тэр нөгөө одоо Сакура гэдэг одоо тэр цэцэг бол үнэхээр амар романтик юм билээ. Бүр арих юмсах ингэж байгаа. Бүр үнэхээр яаж тийм ингэж юм. Сакура харахаар би өөрөө ч гэсэн Сакура шиг хэдийн нэг тийм баяр магна шиг юм байгаа гэсэн дээ. Тэнд очиороо гүнжүүлж урж. Амар гоё юм билээ. Гэтэ юу амар бас хүрхэн гоё цэцэг дээ. Зүгээр ингээд амар гоё үзэсгэлэндээ дийлхээснээ ингээд зүгээр ингээд амар богино хугацаагаар гараал тэгээл байхгүй. Хүний залуугнаас тэр. Тэгээд тэр чинь ингээд ундын мэлэн штэ ингээд жижигэн дэлбэнүүд нь ингээ миний ингээ өсөн дээр ингээд унж байгаа мэн л та. Тэгээд тэр нь ингээд степ араас ингээ харж байгаа мэн л та ингээ. Oh my god. Одоо өмдөгтэй л. Тэр нүртэл мангар үзэсгэлэнтэй. Яа. Тэр амар гоё романтик юм. Би тэгэхээр ер нь Сакура дэлгэрэх үеэр хосоор явал бүр үнэхээр. Гэтэ тэр чинь бас нэг тайминг байгаа сте ингээд дээрээс доороос эхлээд ингээд цэцгэлээ явдан тэгэнгүүт бас тэрэнд яг очиж байгаа газрынхаа тэр 7 хоногт таарлаа гэдэг. Яа. 7 хоног. Тэгээ Сакура цэцлэх таар үнэхээр хүүхдээ ихэр юм байлээ. Тэр хүүхдээ Сакура гэж нэрлээд монголоор мэдл нэмэн цэцэг байх юм шүү. Тиймэр. Лүүтэйгээ уулзуулахад юм ирсэн. Дүүтэйгээ уулзуулахад хэд хоног уулзсан? Нэг л хоног уулзсан шүү дээ. Яа манай дүү бүр амар хурдаалгадаг заяа. Тэг би ингээд дүүтэйгээ зүг алхахаар ингээд стеф ард үлчтэй хэлсэн. Тэгэл манай дүү бүр амар турцсан байлаа үрх юм. Хичээл юм уу хийсэн юм уу. Тэгэл ингээд надад амар дуугаа. Тэгэл асуулт тэгэл хариулчаал тэгэл. Тэгэл сууж дуураач те дуураад үг амар лаг англиэр хэлдэг. Төрх юм даа. Яа. Тэр нь бүгд тийм болчихж байгаа хаа. Тэгтээ Японд байгаа гэж сайн шүү дээ. Яа. За танаа нүүлгэлтэй. Манайх нүүлгэлтэй ч тэгээд влогч болгоод гарчлаа. Подкаст хийчлээ тийм. Бүлжүүл нэмэлтийн хитэн талаас нь бүлжүүл тэгэл. Мэдгүй насарын дэмдэрсэн юм шиг санагдчихэв нэг өдөө. Гоё барина амар гоё. Тийм нүүснээс өрн болоо өмнө тийм. Жолоо харж байгаа. Горовтхаанасаа.
Cheers би ч сонгоороо. Тэгтээ бас тий. Айгу шартай байгаа байхгүй. Өөрийгөө муугаа мэдчихэж байна гэсэн. Үгүй би ерөөсөө өөрийнхөө уналт болгоно гэж бүлэм шөөрдөг гэж. Тэгээд зураас ингэ жоохон таваад тэгээд юу гэж яаж тэгээд яа тэрийг бас унчаад өөлөд байгаа юм байна. Тэгээд асуурыг шоолоод байгаа байхгүй. Өөрийгөө бас амар тэнцгэрээсэн гэж бодоод байгаа юм байна. Өдөртөө сая намайг стейшнээс авсан байхгүй гэсэн чинь бариад байгаа байхгүй. Хөдлөөд байгаа байхгүй. Би төрийн давд байна уу бэ? Азиас вэзэг бол хүрсэн байна гэж. Харин тийм. Тэгтээ яг ер нь бага бодсон л бас ингэж ядсан. Хамгийн ихнийхээ өгтөө. Яна ихнийхээ тэнцчүүдээ. Тэгсэн чи би өөрийгөө айгүй лаг байна гэж бодоод тэгээ айгүй болгоомжгүй явах юм дээ. Би бэр чадчихна гэж бодсон. Болгоомжгүй явчих юм гэсэн чи. Яна би одоо хитрхи. Ихнийхээ тэнцсэн чинь би ингээд 70 тохомсортой өөрийгөө айгүй сайн байна гэж бодоод дараа нь янз бүрийн юм болж байгаа. Түмээ. Инструктортай очиход хэдэн доллар төлсөн байлээ? $260-70 төлсөн шүү дээ. Тэгээ дээр нь $78 чинь шалгалтын мөнгө шүү дээ. Тийм нийтдээ. Тэгээ чи бас тэгтээ гайв. Чи одоо шалгалтын мөнгөөр төлөөл. Яачаа би одоо 3 инструктортай унж байгаа юм $1000. Тэгээ ажлаа яаж зохицуулж байгаа юм бол? Ажлынхаа дундуур нь тийм эсвэл зүгээр л нэг хитэн цаг алга болчихлоо тэгэл. Харин тийм тэгээд би ихнийх дээр нь болохоор ингээд золоо 90 хоёроор хөргүүлээд нөгөө хоёр чи хөрхий бууж яваад тэгээл тэр авир цэцэрлэг төрөл мөрөл ингээд явж буцаа хэрэгтэй мөчөөд за зайл гэдэг. Тэгээд 2 3 дахь шууд өөрөө барьж яваа. Тэг очингуудаа нөхөө хэлүүдэн наагаад тэгээд очих асуудгүй юм билэ. Тийм үү? Тийм яаж ирсэн гэж асуудгүй. Тэгээд яг нэг full license-аа ингээд сольж байгаа хүмүүс бас зөндөө байдаг болохоор тэгвэл болохоор чин золоог чөлөөг ахуулаад бүүн юм болоод хүүхдээ унтуулахгүй тэгж очсон аа. Унаад байгаа. Айгу сэтгэл өнөд хэцүү байхгүй тэгэл. За. Гэтэ ахтай тэгээ бас буцсан тэгэл. Би хоёр дахь алдаага бол чи саяных дээр ингээд giveaway одоо нөгөө зам тавьж өгөхтэйс наа мэдсэн үү гэдэгт нь би ерөөсөй ойлгоогүй заяа. Яагаад ингээд амар том гэрлэн нөхөдөө уулзвар тэгээд сумгуу гэрэл ногоон гэлсэнгод урдаас ирж байгаа явуулаад араас нь харстай штэ тий. Тэгтэл би зүгээр л юу ч бодлого ногоон нь шууд гараа явцсан заяа. Ягаад гэх юм бол энэ угаасаа л том юу гэж бодсон. Тэгээ би бүр дараа нь бодоод энэ ингээл зүгээр чигээрээ одоо том маш ирээл намаа мөрөхөд ингээд миний юу гэх за угаасаа би надаа ингээд амар том сануулга болж байгаа. Миний толгойд болохоор том гэрлэн тохионууд дээр тийм юм байдаггүй гэд бодсон байсан юм шиг байгаа юм заяа. Айгу том уулзуур дээр дандаа жижиг юмнууд тэл харж байгаа дандаа ордог гэж бодсон. Тэгээд тэрийгэ бацнаа надаа би энийг мэдхгүй хэрэг ингэж бас тэнцсэн байсан бол дараанаас амар аюултай үйлдэл. Би зүгээр л шууд явсан чинь урдаас нөгөө маш ингээл хурд ороод тавьсан юм тий. Тэгж боддоо тэгээ сая. Гэтэ тэр чинь ингээд надаа чам тэр нөгөө инструктор чинь бас тайлбарлаж өгсөн үү тий. Ингээ 2 удаа зөвөр юм жижигхэн 2 удаа алдаа гаргах юм бол тэнцэхгүй. Эсвэл том нэг алдаа гаргах юм бол шууд зогсно гэд. Гэтэ би амар зүүн эхний таарсан надаа тэр амар зүүн энтгэг таарсан байхгүй амар муухай бүдүүл ярьдаг. Чи машинаар мэддэм үү өдр гэж мэгээд заяа. Машиныхаа дугаарыг хэлчих гэж би санахгүй заяа. Тэгээд зургийг хайсан чинь чи юу машинаа юу мэддэм үү? Чи өөрөө барьдым үү? Тэ наад машинаа барих юм гэж бүдүүлэг энтэг таарсан юм аа. Тэг би нөгөө ихнийхтэй ажиллах амар сандарчсан чи хүн тэгээд байсан зэ амар муухай. Надаа хүмүүс хэлэхдээ болохоор дахиж таарсан дээр нь тааруулдаггүй юм шиг үлээ гэдгийгсэн аахгүй. Тэгэхээр би заашгүй дээ гэж бодоод хоёр дахь дээр нэг цагаан хүүхэн таараа. Тэр болохоор ингээд амар тийм гоё nice тэгээ тэнгуү тийм хүн ингээд амар өвтэйгэр чинь гоо би ингээд нөгөө сандрал багсаад тэгтээ үс амар тэнийг алдаа хийсэн байсан. Саяных дээр чинь дахиад нөгөө энэ тэгтэр таарч. Тэгтээ би тэрнтэй ингээд би ингээд нэг дург хүрчгээрээ бас адилхан л хин энэ надтай бүдүүлэг харьцаад байгаа бол би чадахгүй үгүй гэл нэг шууд ингээд нэг тийм болчихсон юм чи тэнгуү би өөрөө зүгээр тавшраад ингээд амар ихтгэлтэй барьж явж байгаад би бүр тэнцэцгээ бодцсон заяа. Би бүр юу ч алдаагүй гэж бодоод хэрвээ тэнцчих юм бол тэр чинь пассворд хэрэгтэйж магадгүй юм шиг үлээ штэ тий. Нөгөө шууд үнэмлэхээ авахд. Тэнгүүтээ би 10 жилээр нах уу 3 жилээр нах уу гэж бодож мацнаа. Би пассворд тавьчраагүй штэ гингүүтээ нөгөө нэг тогныхоо биел мэлийг татчих авч маваад заяа. Тэгээс үжсэн байхгүй юу. Тэгсэн чи ирснээ тэнцэхгүй гэсэн чи би яагаад гэдэг. Тэгээ би стил тэгсэн ойлгохгүй л байгаа заяа. Яг миний нөгөө нэг удаа явдагтай л холбоотой юм шиг үлээ. Нөгөө далтай зам дээр би 50 эдтэй явж исэн чинь араас ирсэн хүн сигналдаад тэгээ нэг намаа ингээд тойроо гарсан чинь тэр хүнд би ингээд юм үсгсэн гэж аахгүй. Надад болохоор тэр инструктор тайлбарлахдаа эргэлт хийхэд эндээс ирж байгаа хүн ингээд нөгөө нэг торомсоод арахал юм бол тэгэл фейл шүү гэд хэлжсэн болохоор хэрвээ би тэр хүндний замд ямар санд бид ингээ өөр явж хад өөр ингээ шахаж ирснэ тэр хүн одоо дааширч ингээ үүсэж байгаа юм би тэгэл яг гэхдээ тэр яг ганц шалтгаан байгаагүй ч гэж магадгүй. Гэхдээ би асуусан л та өөр юм байсан уу? Би өөр цаа дараагийн тестэн дээр юу анхааруул зүгээр вэ гэдгсэн. Тэцэл тэгэл. Гэхдээ ингээ би тэр хүн ерөөсө брейк дарахын үйл хийгээгүй штэ гэлдэгсэн.
Тэгэл ийм гэдэг. Гэтэ яг ер нь бол тэр инструктороос хэлэхдээ тэр хүний үдмжээр бол шийдэгддэг юм аа угаасаа л яг тэмдэглэдэг юмараа л явж байгаа. Тэгэхээр чи фейлсэн бол чи нийл буруу л гэсэн байх ер нь яг өндөр магадaltaй. Гэхдээ тэр нөгөө өмнөх хүн одоо ямар хүн байсан тийм унчаад зарим хүн 20 жил машин барьсан байхад чи одоо юу юм уу вэ гэдээ уралдаг ч хүмүүс байдаг болохоор тэр хүмүүний жоохон мууд нь онцгүй байсан байж болох ч гэсэн ерөөхдөө тэр чинь ингээд юмаа л тагж байгаа болохоор чамд лалтаагаа гэдэг. Тэгээ ер нь тэгэл үнэлтэй. Гэхдээ би тэгэл окей. Гэтэ яа нэрээ гэтэ амар сон муухай юм аа. Амар муухай юм. Ер нь бол би одоо ингээд Стефи машин ингээд ийм Raptor ингээд ийм урт машин ингээд бариад ингээд явдаг байхгүй юу? Яа надаа ингээд Стеф угаасаа би ингээд за наан ч одоо giveaway шүү ингээд хэлээд өчтгөл төрүүлээд гэтээ би бас ингээд барай болоод байхгүй юу? Тэнгүүд яг ингээд шалгалт өгөхөр тэнцдэггүй. Гайхаад идэв. Гайхаа. Миний ихний унталт болохоор за ихний унталт бол жоохон тэнэгцэн гэж би нөө дөрмийн юурээс баг уншааг болохоор тэгээд дөрмийн мэдэхгүй болохоор тэгээд угсаа тэр нэг баг. Би яваад болоод байгаа ч юм гэж. Тэгсний үйлээд байгаа шүү дээ. Ингээ нөө гарцны ингээд нэг цагаан зураас идэг шүү дээ. Тэг ингээд жоохон ингээд өнгөрцөхгүй миний урдлын нэг гүбэр гэдэг л тэр ингээ хитэрсэн би тэгээд за гайгүй хэлвэтэй гэд хинч зам гараг байсахгүй юу. Гэсэн чи гай тараа нэг хүн зам гараад тэгэл унчиж байгаа. Тэгсэн чи 90 хүн зам гараг байсан бол тэгээд тэнцсэн. Гэхдээ ч өөр нэг ингээ ухарч болох байсан шүү дээ. Би тэрөөсөө амар тэнэг ерөөс ухраа гэж ерөөс бодоо үзээ. За тэгэл Монгол тэгэл дайрчаг болоо зүгээр л шүү дээ. Тийм. Хоёрт нь болохоор яг чиний дээр хилдэг баруун ингээ сумгүй ирэхэд чинь намайг удаа ирэхлээ гэд. Тэгээд дараагийнх нь болохоор нөгөө нэг Карлтон чаа ингээд амар ингээд busy юу штэ тий. Тэгээд тэгсэн чинь ингээд яг намайг явуулчихсан чинь нэг ээж ингээд машины цаанаас ингээд прама түрээд ингээд гараад ирсэхгүй. Яг зүүн нь болвол би ингээд шууд ингээд одоо тэр хүнтэй ингээд eye contact үүсгээд шууд ингээд явах хэрэгтэй байсан юм байна л та. Лайв үсттэй тэгээ бас арай унгачулчих. Хоёр хүн өө. Тэгсэн чинь ингээд чи юу ясгүй шүү. Ясгүй тийм. Ясгүйсэн дээ би. Окей тэгэл яг тий. Гараад ирж байгаа хүнийг чинь би яалтай. Тийм ээ. Тэгтээ яг нэг юм тэгээ бас дандаа тэгж айгу тийм шалгуур өндөртэй лайсенс авч ийн гэхээр бас нэг өдлийн айгу замд итгэл бас төр. Тэр чинь ингээд бүгд дөрмээр явж байгаа гэдэгт айгу итгэлтэй явдаг тийм ингээл яг хажуунаас нөгөө нэг монгол цангаараа бодоол тэгээ амар инээдтэй би ингээд одоо ингээл мэдлэг чадваргүй хахлах та би юуд ч итгэдэггүй замын тэмдэгт ч итгэдэггүй за энэ ингээд алттай зүгээр л байвал яах вэ мөнгөл Монгол нэг юм сонин зураас мараас харагдахгүй эсвэл юм байдаг тэнгүүд би ингээд тэр чинь ингээд 3 өөр рутинтэй байгаа байхгүй 3 хүүхдэд ажил 3 өөрөөр нь явж таарсан за амар инээдтэй эсвэл тийм дата эд юм болоо энэ хүнийг өөрөөр нь явуулна гэдэг тийм зүгээр юу яг нэг юм 10-аад ингээд юм рут байт юм лээ. YouTube дээр болно байт юм л шүү. Тийм үү. Тэр зам юу нэх гэдэг. Надад болохоор 3 байдаг гэж энд хэлсэн байхгүй юу. Тэгээ би ингээд явсан чи яг ингээд 3 өөр зүгрөө сая гарч таарч байгаа. Тэгэхээр би дандаа анхны явж байгаа юм шиг замаар явж байгаа. Тэгсэн чинь тэгээ ярих чинь гэсэн. Мэдгүй. Дөрмөө бүгд барьдаг байх гэж чи юунд чи итгэдэг вэ? Тийм юунд чи итгэдэг чи юм чи итгэдэг үү гэж. Юм болчихдаг шүү. Тэнгүүтээ 80-тай зам дээр явж байгаа мөртлөө 80 биш байгаа. Тэгснэ би тэрэн дээр өмнөх дээр нь ингээд 60 мартай л юу яваад захгүй 80 зам дээр. Тэгээд манай инструктор дандаа хэлдэг нь чи ингээд 10 км-ийн юу дотор ингээд 70-д 70-ны 2 3 ч юм тэгж л яваарай. Тэрнээс доош болох юм бол удаандаа тооцогдоод critical error гэд хоёр алдааных нь нэг нь болчих шүү гэд нэг тэгж хэлчихс. Тэгэл тэгсэрнэ би итгэхгүй зэ дандаа ингээд яна тэгсэн чи яг үндэ 69 бол яах вэ? Сая яг үндэ 80 төгсгөл байгаад тэмдэг гэсэн бол яах вэ гэж бодсон. Сая хүртэлтэй ингээд энэ хүн иргэнэ гэдэг төхөөгөө өчөд тах чаа. Энэ хүн тэндээс төхөөгөө мартцаар байгаад энэ хүртсэн бол яах вэ гэж бодсон. Тийм юм дээр ингээд тэр чинь ингээд намайг тэнэг үлдэл ингээд ухас хийлгэх ч юм уу тийм. Тиймэрхүү юм гэдэг. Тэгээд жоохон ментали жоохон өөр юмтай мөртлөө үйлдэж байгаа байхгүй. Тэгээ чи ингээд машинда тасчлаасаад их юм бол гайвуу болчихно. Тэр YouTube дээр бол рутууд нь бүгд байж идэм билээ. Тэгээ тэрийг үзээд тийм. Тэрийг ингээд үзэж жаад ийшээ ингэж эргүүлдэг юм байна. Ийшээ ингэдэг юм байна гэдээ бол харчвал бас яа бод тарихаа бас хөглөг байгаа юм. Гэхдээ одоо надад угаасаа тийм хэрэгцэж алга л та. Тэгээ би ингээд викендэр битэр ийш тийшээ харахад би барьчин. Тэгэл уус надад өөр тийш явахад нэг машины хэрэг байхгүй.
Өсөө ингэж степ бүр амар пүүшилж байгаа. Чи ингэж одоо ингэж хүүхдтэй болоо гэхэд хүүхдтэй үргэн grocery-нд явна. Чи ингэж дандаа намайг хараад чадахгүй. Би ингэж ажил дээр оройтч моройдоход чи ямар нэгэн байдлаар ингэж машин барих хэрэгтэй гэл ингэж намайг пүүшил. За одоо чи барь гэл. Нөө пассенжер цуучин цаа би тэгэл fuck амар ингээл сандрал ингэ тохгүй хэцүү гэхдээ би болохоор одоо яг нөгөө ойр хавийнхаа ингээ бүх арай нөгөө хуучин Монгол үнэлэх манд байгаа болохоор ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгээ явахаар ингээд бүр би бүр ингэ хүчрхэг юм хэлээ гэдэг нь болсон. Өөр ингээд гэх машин унтраснаа grocery-гоо цоглуулад тэгснэ харин би Australian Post орчод тэр өмнө би ингээд нөгөө нэг заавал золоогоор л хөргүүлэхгүй бол ингээд явж чаддаг байсан. Бүх юмд ингээд өөр явсан чи. Тэгж мэгэл. Тэгэхээр ер нь л машин бариас урж хахлаа амар айтайхан юм л сайн л гарч ирэх юм л. Тэгвэл амар тийм нөгөө амь насны чухал юм л гардаг. За. $73 нэг дөрөв сурлаж байгаа. Гэтэ одоо жишээ нь дөрмөө ер нь бол би л мэдтгүү. Нэг сайн ер нь бол мэдтгүү. Тэгвэл дөрмөө болохоор би ядаж нөгөө сандруу юм чинь дөрмөө ингээд миний зөв буруу гэдэг бат мэдчихье гэж бодоод бид тэр ч баг бичиж тэр тестийг өгсөн ч тэл өөр нь ирсэн ах та. Тийм болохоор дөрмөө бол айгаа одоо зүг нь мэдээд байгаа юм. Гэхдээ тэр гэрлэн төхөнөд чи амар трики тий. Амар трики ёо. Энд чинь бас тэгээ нөгөө трамрам бас байхгүй болохоор бас аюу эвтэй байхгүй. Төвд чи ингээд трамны зам дээр явж маахаар бүр. Би нөгөө тэр баруун эрэхтэй миний өгсөн шалгалт бүгд баруун эрэхтэй трамтай цуг яадаг байхгүй ихлээр трама харж байгаа. Ингээ хоёр талын трамыг зөрүүлж байгаад эрэхтэй тэгэл. Ол тэгэж эрэхтэл тэгэл дандаа нэг жижиг сажиг юм дээр. Жижиг сажиг. Тэнцвэл тэнцгэлээсэн шүү дээ тэр. Яасан. Тийм тэгтээ яг ингээд өөрийнхөө барьж байгааг харахаа ер нь бол золог хэлтгэр те. Чи тэ юу чамайг шудрах шүүгээгүй биш. Чи зүгээр алцгүй л байсан арай гэдэг. Тэгээд болохоор тэр нь бол ер нь kind of үнэлээ бол та. Тэгтээ тэнцтэй 3 дахь штэ бод. Тэгээд тэр хүн хидэх гэдэг нь мэддгүй юм байлээ штэ. Тэгээд тэр хүн тийм мэдэх боломж юм байлээ. Тэгтээ тэгчээд ингэ нам хоёр дахь харж байгаа жоохон санджлага л үдээ жижиг шармаж юм уу гэдэг. Зөвхөн гэдэг. Тэгээд юу болоо? Тэгээд 4 сар тийм болсон байна. Би тэр хамт цуг нүүж орсон. Тийштэй. Нэр барайслаа. Нүүлдэл та пампан гэл тасцсан уу? Юу яасан? Стеф ажиллагаа үнтэй нөө ван түрээслээд түрээслийг солиод өөрийнхөө машиныг Стеф бүх гөрөшгөө хийсэн. Тэхүү ганцаар үргэлжлүүлсэн юм. Яа би ч зөөлсөн л та. Тэгтээ ингээд ер нь бол би ингээд эрэхтэн бүх юмаа ингээд хайр цас аавн ингээд баглаад хийцэн байсан. Бүгдэр ингээд яцсан. Тэгээ Стеф ингээд нөгөө трол явчраад зөөгөөд би болохоор би харангууд хоёул нэг л явах юм байна гэдэг чахгүй. Тэнгүүд Стеф үгүй 3 явна гэд. Үгүй нэг л явна. Тэгээ дундаа 2 явсан. Тэгсэн. Тэгээ багч штэ. Амсгаам ингээл яах гэхээр одоо болохгүй хаа. Тэгэл сонжилтаал тэгэл. Тэгтээ ер нь бол дайжгүй ярлаа нөгөө. Дайжгүй тий. Дайжгүй нөгөө цэвэрлэгээний нэг монгол охиноор цэвэрлүүлээл. Тийм хүүхэндэл сэтгэлтэй гэлцээ яваад өгсөн л тийм. Тэгээ нөгөө танай байранд орсон хичтэй танилцсан амар гоё арга өгсөн. Тийм. Уралдлаа цоглог юм биш. Ээж аав нэрсэн байсан Монгол. Тийм. Ингээд яг ээж аавтай ингээд бүгдээрээ ингээд лектэнд Стефтэй таарж байгаа хгүй. Бүгд нэг юм шок нэ. Чи хүүхдэлээ. Тийм үү. Ажаа Монгол гэж мэдээд байгаа юм тий. Тийм Стеф өмнө хард Стефтэй явж байгаа болохоор ингээд яг нэг юм шокнд орж байгаа нэг харддаг. Тэгээд маа нөгөө ямар цоглог сайн байна оо. Самбано. Хүүхдүүд нөө. Стеф самбано. Тэгээ Стеф нөгөө сурсан Японы амар ашигласан. Амар ашигласан шүү дээ. 2-ыг авъя, 3-ыг авъя, 1-ийг авъя маа гэлтийн. Чи л хэлж чадахгүй мүү? Би юу? Чи яа би жоохон хичээд ингэ. Шинэ Монгол гэдэг сургуультай. Цааш хавх нэр хэлээ. Юу ягаал ингээл надаас энийг юу гэдэг тэрийг юу гэдэг ингээд асууж байгаа л тэгэл зөөгч мөөгч ирээл тэнгүү. Оши дэсэн. Тэгэл нөгөөдөл мөр амар баярлалаа заяа. Гэл намайг тэгэл юм аа гэл. Цагаануудаас гэж. Цагаануудаас жаалахаар тэгэл амар. Яа тест битэр Японд амар сонсон юм зөндөө харсан шүү дээ. Метронд явж исэн чинь ингээд нэг юм залуу нэг настай хүнийг хараажаар ингээд метронд сууж чагт ингээд амар түлхээд гисэн чинь нөгөө нэг хөгшин жоох ингээд ууцсан байсан болохоор нөгөө ч амар зодтолтой заяа бүр ингээд амар зодтолтой тийм үү. Бүр амар зодон болоо заяа тэ нөгөө нэг тавар цагдаа магдаа нэр салгаж малгаад тэгээд цагдаа өрөөд ирсэн чинь нөгөө нэг залуу настай айс дуучлаараа муучлаараа гэл би
бид нар амар сонь юм ер нь л зөндөө гэсэн. Тэгэл ингээл байж байгаа л нэг юм том хүүхнүүдийн ингээд нэг юм зурагтай нэг юм тэгэл тийш орол яг уу. Хамтаа байж байгаа. Тийм амар сонирхолтой. Тэгвэл Япон хэл ашиглаж яа. Амар Япон хэл бүр амар гонхтой байна. Тэгээд би сая нэг хэсэг амар готарсан. Навшгид Япон хэлтэй гэж хэлэх хэцүү, англи хэлтэй гэж хэлэх хэцүү, одоо монгол хэлтэй гэж хэлэх хэцүү. Амар суулын өмнө ашиглаж ярьж мэрэж тэнгүүд цайлцал юм хэлгүй би. Хинтэй ч хэрэггүй. Амар хорон бас хорцсон юм гэдэг шиг би бол Японоор бас айгүй муу ханз мандаа бичдэг. Гэтэ ямар ч нийтлийнхаа шоуг ямар ч асуудалгүй үзээд тэгээд болов шүү дээ. Болоо үстэй тийм. Японы найзуудтайгаа аюу ханг аут юм. Тэнгүүд манай энд нөө Японы найз чинь болохоор Австрали найз залуутай болохоор тэндээ гээ бараг сууж мууж. Тэнгүүд тэрний бас ертөнцийн англи алцсан. Тэнгүүд бид хоёр ингээд хоёлаа яг Японоор ярих уу англиар ярих уу гэх тэнгүүд нөөч юм бас ядраад байгаа болохоор тэнгүүдээ ийшээ хоорондоо Японоор ярьснаа нөгөөдтэйгээ англиар ингээд зовоод тангууд найз. Хоёлаа одоо ерөөсөө зүгээр англиар л ярих гээ. Тэгэнгүүт тэгээд яцсан болохоор миний бүр Япон хэлний ертөнц зүгээр живэд алгуулсан. Тэгэхээр за яг тий ашиглах хаа. Тэгэд бол бүгдээ амар сайн сурж ирдэм шиг л ч тий. Одоо чи манай дүүг харахад бол ингээл урсгаалах шиг байдаг шин. Яриадлах шиг. Машин яваад л үүдэг. Амар сайн ярьдаг болоод ирдэм шиг л тий уг нь. Үгүй тэгээд ажил хийхэр чинь тэгэл угаасаа Японч юм ханзнаасаа бусдаар бас тийм хэцүү хэл биш байхгүй юу? Тэгээ ер нь л нэг дөрмөн айгу яг болохоор тийм. Нөгөө логик нь ижилхэн болохоор ингээл өгүүлбэр яг бидний эхэлдэг шиг хэлдэг болохоор тэр амар гайгүй юм санагдаад идчихсэн. Тэгж хэлсэн гэсэндээ байхгүй цагаадлах юм. За тэгээ хамт амьдраад ямар вэ? Хамт амьдраад амар гоё аа штэ. Одоо ямар зөв санагдаж байгаа гэдэг юм уу? Ер нь бол ингээд юм тодорхой. Би тэгээд юу ажилласан гэсэн чинь Стефтэй ер нь танилцсанаас эхлээд нөгөө confused ингээд бодлоод ингээд амар их ингээд байдаг штэ. Яг нэг ганц тийм confused бодол байдаг нь болохоор би одоо яг хаана амьдрах гэдэг юм бэ гэдэг нь амар confused байсан болохоос ирээдүйд үү? Тийм. Яг Стефээс шалтгаалсан нэг тийм юу бол амар баг. Тэг ер нь л амар ингээд тодорхой. Тиймээс болохоор айгу тухтай энэ одоо надтай яах гээд байгаа юм болоо гэсэн нэг тийм юу байхгүй. Ер нь бол ингээд яг milestone-удаа ингээд яг таргетыг л ер нь амар тийм тодорхой ингээд байсан болохоор ер нь айгу зөв санагдал. Тэгэл бид яг зөв цагтаа л хамт амьдарч эхэлж байгаа мэн гэж бодсон. Тэгээд та чи ингээ гэрээсээ ирээд ингээд гэрт гэрэлтэй авах чи ямар гоё юм бэ гэл ирэх болгонда гэрт гэрэл вэ. Гэр юм нэ. Тааш нөгөөд нь юу холооч ийгөө. Суулээ. Тэгэл хөрхийс. Ачи төрүүлээ ирчтэй юм уу? Би хай төрүүлээ ирчтэй байхгүй. Гэр мөрөөс ажиллангуудаа. Тийм. Харах хэсэндээ хоёр яаж амьдарч байгаа бол тэр нь дайжгүй. Нөгөө эсгийн гуцаа аваад утсан юм минь. Аваад утсан шүү дээ. Би надаа үнэртэй гэдгсэн чинь I don't know. Гэтэ ер нь тэрээс ингээд угаасаа хүнд яг нэг төрдөг мэдрэмж баг тийм. Байд юм л шүү дээ харин тийм. За би одоо шууд тийг санагдсан гэж худлаа бол ярихгүй. Гэхдээ нэг 3 4 сар цугаагаад ирэхээр тухтай санагдаад ер нь ингээд бүх юм ингээд тодорхой юм шиг ингээ болоод ирэх юм бол ер нь ингээл зүв байдаг юм шиг надад ер нь бол тэгээ санагцсан. Тэгээд хоёр чи нөгөө нэг тас тустай байж нэг гинт нэг өдөр ингээд 100% амьдарч байгаа юм шиг очоод ингээд очоод нэг хоноод ингээл явж байгаа л аажмаар шилжилт хийж байгаа болохоор тийм болохоор айгу айтайхан л шүү дээ. Би тэгээд би яг иш чаавас тань би нэг амар relationship хүн зөвлөх хүн шин гэтээ ер нь л мэдрэгдээ. Мэдрэгдээ юм байна. Тэгээд зөвлөгөө гэжсэн бүхээс алдсан байлээ шүү. Юу хосын жүрмэг байдгүй лээ шүү. Тийм яг надад ч гэсэн тэгж нэг буруу санагдчихсэн юм бол тийм relationship байхгүй ч гэсэн ингээд ойлголтгүйгээр ингээд дараа дараагийн шатанд ингээд ойлголтгүйгээр гэдэг нь ярилцахгүйгээр ч юм уу тийх ёстой гэсэн юм бодохгүйгээр эсвэл нэг дарамт мэдрэхгүйгээр ингээд цаашаа яваа. Бүх юм ингээд амар смooth. Одоо ингээд яг юу болоод байна ч гэдэг юм уу юу вэ гинт нэг харсан чи хүнтэй суусан жирэмсэн болцсон ч юм уу нэг тийм ийм мэдрэмж авахгүй ингээд нэг смooth ингээд нэг юм яваад одоо яг тийм жирэмсэн мэрэмсэн биш байсан ч гэсэн ингээд хүнтэй байгаад байгаа ирнэ. Энэ хүнтэй би ирээдүйд байх ч юм шиг, байхгүй ч юм шиг. Нэг тийгээд байгаа бол нэг тийм хин хинийхээ цагийг өрөөд байгаа ч юм шиг тий. Тийм, ер нь бол тийм. Яг гоо энэ ингээд ярьж байгаа юм чаа наснасаа бас амар өөртөө одоо жишээлбэл 18 19-тэй хүмүүст болол энэ шал өөрөөр үйлчлэн штэ тий. Одоо жишээл битүүрийн хувьд бол яг сэтэл нэг насандаа ирсэн болохоор ийм мэдрэмж одоо нэг төрж байгаа нь нэг зөв юм шиг санагдаж байгаа. Түүнээс яг 20 морьтод бол тий
бас ийм мэдрэмж чинь бас жоохон ингээд ийм Тэстэй сонин дээр. бас ивээгүү штэ бас тэг хэдэж л ярьдаг болох. Гэтэж би юм нэг юм билээ гэдэг. Пош гэдэг. Пош гэдэг лөө. Почки. Би золоотой ингээд 19 мөс 18 студид нийлээ. Тэнгүүд 2021 ингээд би тэр 23 жил өргөжчингүүд надад ингээд амар удацтай юм шиг санагдаад. Тэгэл ингээд шууд ингээд ямар нэг одоо хойл хамт нүүж ор юм орыг гэж нэг сүртэй ярихгүйгээр ингээл угаасаа л дараагийнхаа байрыг хамт өрөстэл ингээ явчингуудаа миний майндсет болохоор угаасаа л энэ хүнтэй байх юм байна гэдэг юм үүссэн юм шиг байна. Тэг би ээжэд нөө бараа мараа зараа би ингээ байрны урьдчилгаа босгоод би тэр хамтдаа зээл аваад байр авмаар юм. Тэг би эндээ сар болгоо яаж шаа зохицуулаа мөнгөө явуулна гэдэг чинь. Өдөр чи бодлоо 20 настай нэг дүүч ам уу гэх юм бол нэг хүнтэй хамт зээл авах нэг тэр би хуцаа сүүл тэрийн долоотойгоо явж ивэл хуц гэсэн юм би тэгж сонсогдсон баг та тэгээд дээд бүр ингээд бүр амар шокорж гайхаад за юу хамт зээл авах мах юу тий зүгээр хоёулаа нийлээд нэр дээр нэг зээл авал яа тийхээс нөгөөдгөө дараа нь хүүхсагтаа болоо салгаж малах гэдэг тэгт би бүр гайхаад яси би мэдрэг там шүү тийм тэгээд яг хавд мэдхгүй тэгээд буруу хүнээс юм бол бас амар тэнэгэл алдаа байх байсан баг л та. Гэтэ яг тухайн үед ингээ харахад яг би энэ хүнтэй амьдрнаа тэгэл 8% ипотекийг төлнө гэдэг. Тэгээ миний залуу ер нь төлнө. Миний залуу ер нь төлж шүү. Тэгэхээр хоёлаа ингэ хүмүүст баримжаа өгвөл хаана битээр очсон билээ. За би чигээрээ юу явах? Би нэг орбиттай юм уу? Орбит чинь 21 сая шүү лөө. Би нэгдүгээр оролцоо. Чи ингэ хой зүгрээ өвдөө. Монголын хой зүгрээ явах юм бол ямар зүг? Баян шүү дээ. За чи баян шүү дээ. Баян шүү. Чи ханаа чи нарангийн ингэ. Нарангийн гоо. Би болохоор нөгөө нэг зүүн гачуурч үдэрлөө гэсэн үг баг бидтэй. За налаах юм да гэл ойлгох. Үгүй ч юм. Тийш налаах болоо. Гачуурч мачуутай өрөө битэр ингээд нэг тийм зүгрөө ингээд салцсангүй тийм манайхаа ойлгож байна уу? Та нарт бууж байна. Баян шунаас нарангийн голын нэцлэх үү? Тэр ч хаана нэлээ гэсэн. За ер нь бол одоо ингээд баян шүү эмэлт гэл ойлгож байгаа юм. Эмэлт чаа нэлээ. Эмэлт чаа яавдэ товчооны цаан штэ. Баян 45 шарын зүгрүүд тий. Тэгээд нөгөөдг нь ханагны баян шүү. Манайх баян шүү. Би баян шуугаа олохгүй төрөд байгаа юм. Баян ч юм бүр 21-ийн цаашаа. Тэр чинь хоёул нэг зүг болчихж байгаа байхгүй юу? Сайдаараа. Окей. Тэгвэл эднийх налах гачуурцаа тийм байна. Тий. Нэг нь хашаа дарихоо ядрахад. Үлээж мэдчихгүй мэдчихгүй тий. Ардхаар хорлоо. Би ч 5 шармаа явдгаа. За ер нь ойлгоцсон үү тий. Ер нь л холоогоо гэл ойлгож. Би сүүлд нэг юу нэрч влог дээр би нэг юм гачуур юу кино уултар энэ хайцаа ярьсан багч. Хайцааг нь хоёрын жооронд бүтэн хэдэн километр байгаа шүү дээ. Бүр нэг машин барьдаг нь мэдчихэж байгаа байхгүй манай. Тэгдээсэн шиг. Тийм ээ. За тэгэл хамтаа амьдрал эхлээл доогоор бол сайхан л. Тэжиг хоол гэрээ ажил мэслээ тэжиг хуугаа хийж болоод байна уу? Тийм болоод байна. Гэтэ ер нь бол стефер хийх юм. Тийм аа. Стеф бүх угаалга мугаал. Би ч ер нь хувцас нэг угаадгүй шүү дээ. Тэгэл стеф бол баян юм угаан заа. Тэгэл ингээл зөв хүлэрдэг болохоор дээсгээс угаагаа. Тийм цааш амар юм уу цэвэрчлэг. Энэ нөгөө нэг хавсан чинь ингээ хогоо асгана гэж үт юм шүү дээ. Тийм тэгээд манай ч ингээд 2 bathroomтэй. Тэгээ bathroom бол миний тэрэтэр ихгүй юу. Тэгээ би ингээд хогон дүүрээгүй бол ингээд ер нь хогныхоо ууданд гороогоод хайдгүй байхгүй юу. Тэгэнгүүт хайчгаа. Хайхгүй. Хайчгаа. Тэгэл одоо гороогоол хаяал. Тийм бүтэн ийм pantryтэй бүтэн хөрөгч дүүрэн байх ч ямар сонирн байд юм би ч гэж. Чи нэг хүүсмэс авдаг байсан шүү дээ. Би ерөөсөө нэг тийм хүүсмэс. Би юу идэдтэй мэддэггүй. Тэгэл тийм мэдээл. Эдгэлээд байгаа. Тэгээ яг хөрөгчний хөрөж авахгүй нэг гад туусаа юм байна. Ер нь л тийм. Тэгээ хараа манай яг нөө төрсөн гэр бас яг тийм заяа. Тийм үү? Манайд ер нь ингээд төшүүгээс уудлаад ер нь 3 хүлээ хэлээж үү? Тийм. Идэх юм ер нь амгаалтай байж үү? Баядрах. Манай хөрөгч ер нь дандаа л ер нь тийм. Бас л ер нь манай яг гэр хөрөгчл тэтэл ингээл идэлээ. Нэг боллоо. Манай хөлдөгч амар их юм байт юм шиг байна. Махар их юм байт юм байл та. Тийм. Махцаагаар л марал амар. Тэгээ одоо нөө битээр яг өөрсдийнхөө ингээд хоолны амтлах ингээд юунд тааруулж хоол идэх хинэ нэг зүч юм уу байснаа. Тэгээ сүүл рүү одоо ингээд аргаа олохгүй л үзчихлээ юм шиг. Нүств ч амар ингээд ийм herb зэр зодсон ингээд хоол ер нь бол хийж иддэг. Тэнгүүд би ингээд давс барьдтэй л
хоолн дуртай тийм. Тэг би ингээд амар гой цав хийж өгч байхгүй. Би бол хувьдаа fuck ямар гой цав болж байгаа гэсэн чинь. Тэгсэн чинь тааж бол яг хоолны бол яг season гаргаж ирээд татсан. дээр нь томат нэмж юм байна би тийм. Барбас. Та материал хийж ирэхэд. Тэгээд Стеф ямар санагдсан гэдгсэн чинь амар их мах байна гэд мах амар их хүндрэлт чинь. Тэг надад бол тэр нь ингээд бүр борц хийсэн гэлөө. Тийм. Бас Тэгсэн чинь мах амар үнэрч чинь ингээд. Тэг нэх бас таалагдав. Тэгээд ер нь бол Монгол олны карьер дуусах. Хочин чигээд өөрөө тэгэл юм байна. Йоо би бүр бууз амир иднэр. Бисээ 36 махны цагаар сүүлийнхэн шүн сэрээд. Эрмүнэ уйлаас хэрэгтэн сэрчээд буцаа нөгөөлсөнд өдөж чадахгүй. Уцаа авахсан чинь бууз нэрэл өргөлжлэл бүтүүгдээ дуусгацсан чинь шууд адгэр идэм мэсэлэгтэл калбичим бууз. Тэгээд амар гой бууз хийж иднэр. Одоо тэр нөгөө нэг юм хоёр охин бид юм штэ нэг юм хөдөө байгаа амьдралаа бичдэг нөгөө влогер гаргадаг. Тэр бүр ямар лаг юм бэ те. Нэг цэцэг маа илүү чиг маа илүү нөгөөх нь нэг мөнх хин гэсэн мэлээ. Нөгөө нэг жоохон охин юм шүү тэмээ чинь. Биш тэр биш. Тэрнээс өөр би тэр хоёрын влог тэр хоёрын рилүүд үзэх амар дуртай. Тэр хоёрын тэр хийж байгаа хоол моолнууд нь бүр амар тийм амар гоё. Чи тэ Монгол хоол шихгүй байна уу ингээд тэрийг санаад. Би Монгол хоошоод харшуул хийж идэх байхгүй. Тэр гоё. Би тэгээд Стефт мэ амтлаад өгдөг. Okay. I would add some herbs. Харин тэгтээ ингээд нөгөө багаас идсэн амт гэдэг амар инээтэй байхгүй. Тэгээд ингээд нөгөө thick creamer ингээд яг хайлмаг хийхэр бүр яг ориг хайлмаг шиг болт юм шүү дээ. Би өмнө нь болохоор sour creamer хийгээд идсэн чинь жоох өөр исэн байлээ. Тэгээд би бүр ингээд ямар гоё юм бэ гэд миний амьдралд аавч өөрөө хизээч шалмаг мэлмэг хийж өгдөг айл байгаагүй за хөдөө мөдөө хаяа айл очиход тэгснээс тэгэхээр би одоо надаа ингээд цусамт маань байдаг та. Тэр нэг кофетэй уунгууд. Окей. За өөр юу вэ? Би тэтэр хард. За чиний сэн сайхан санаж байгаа сэн сайхан маань санаж байгаа сэн сайхан би сая буган анд явсан. Үтээ штэ. За Стефен гэрийнхэнтэй тэгээд гэрээ дүүгийнх нь хадмуудтай цуг буган анд яваад би нэг амар тийм ам манч мэдгүй л дээ. Гэхдээ одоо зүгээр нэг аав маавасаа ч юм уу те ингээд нэг юм хөдөө байдаг хүмүүсээс ер нь сонссон юмнасаа төсөөлөхөд бол ингэж ан хийхгүй л гэж надаас мэдчихсэн. Ингэж ан хийхгүй. Гэтэ ингээд бэлтгэл ажил нь бол бүр ингээд амар супер заяо. Энд чинь нэг буганд харагдахгүй гэдэг юм оранж малгай өмсдөг. Тэгээ бүх ингээд хувц сундар маань өнийг сонирхолтой камуфляж хийж байгаа юм шиг юм байгалийн өнгөтэй юм уу тийм. Тэгээ зөвхөн оранж малгайтай. Тэгэхгүй бол тэнцэж ингээд зөндөө олон ингээд анчтай байгаа заяо. Бид эдрийг ингээд анги явж байгаа хүртэл ингээд хажууг нь ингээд буудугараал явдаг. Ийм содын өмсөхтэй юм уу тийм. Тийм содын өмсөхтэй. Тэгэхгүй бол буудуулах хэрэгсэлтэй. Тэгэл ер нь бол бэлтгэл ажил амар ихтэй ингээд ийм одоо нөгөө өвдгөвч гэдэг юм уу нөгөө могоо зогооноос ингээ хамгаалдаг. Тийм өвдгөвч өдр аваад гутал мутал бэлдээл амар сүрхээ. Өөсө тэр хэдэд угаасаа бүх юм байдаг тэгэл надад л юм байхгүйсэн болохоор би юм аваад тэгсэн чи Стеф за юу ч гэсэн миний юм өмсөд үзсэн чинь би тэр нэг сайз гэдэг юм. Яг бооч. Тэг би бүх Стефийн хувцаар нь бүрэн хувцлал тэгтээ гутал нь угаасаа тарахгүй. Тэгэл хувцлал нөгөө андаа яваал. Тэгээд нөгөө дөрөв хэлсэнчлээ анд надад бол анд ингэж явахгүй гэж байхгүй. Тийм. Яа. Энэ хамд өгдөг ч юм гэж байхгүй гэдэг шиг. Тэр гарч байгаа чи мэ тэгэл нөгөө нэг энэ чинь ингээл нөгөө хоорондоо ингээл шивэн жарж байгаа л ойлголт завал ирэхээр та гэл ингээл чимээ идэр ингээл амар гараж марал ингээд талаар ярьд юм уу? Англиар тэгээд ингээд бүгдээрээ ингээд 6 хүн зэрэг яваад тэр ам бол бүтэлтэй болно гэж би бол ерөөс бодгоо байхгүй. Бид чинь бүгд ингээд чимээ гаргаж ингээд явна штэ. Тэг ингээд би ингээд салаад би бас ингээд юу мэдэхгүй байж та. Салаад явал та салаад явал. Чи буудмаар байгаа мó гэд. Тэгэхээр баддаг руугаа юу. Тэгэхээр ингээд салж байгаа өөдөөсөө буудчихнаа гэд. Тэгэл би өөр хайр байлж чадах ч юм бас ингээд болох юм шинжтэй юм л би тэгээд хаарч утаатаа биш үү гэж хэлсэн заяа. Тэг би ингээд надад бүр ингээд Стефи ингээд бодол саадаа ингээд нөлөөлж чадж байгаадаа би бүр ингээд амар сонирхолтой би ингээд манипуляц хийсэн баярлалаа. Амар сонирхоод энэ замаар явмаар байна, тэр замаар явмаар байна гэхээр заа тэгвэл ийш явъя. Юу ч мэдэхгүй ч. Тэгэл тийм үнээр ингээд замаа таалахад бухараад анхнаа явж байгаа юм чи яаж бухаад.
Тэг хоосон ирэхээр тэгээс жоохон гонсгоор өмнөдөө ер нь агнажсэн юм уу? Үгүй би тэгээд ер нь бол яагаад аа гэдэг нь ер нь бол ойлгосон. Би тэгээд ер нь бол нөгөө нэг Монголынх нь activity-д нэг гөрөөсийн ан хийлэхээр нэг төлөвлөсөн байгаа юм байна л та. Би тэгээд яаж Монгол ах тэгэж олон маяг заяг тиймгүүгээр зүгээр шар малгаагүйгээр Монгол ах нар чи ингээ буу мага өөрөө хийж штэ. Ингээд энэ тэндээс мод үсэж мөсөрч. Дээр нэг янз бүр юм нааж маажаад. Тэг яаж тэгэж гарт орох мэтрэл. DIY бууга гөрөөс яанд явдгийг nice тэ. Өртөө тэгэж Монголд хоёр явахаас нь хэлэг баха. Тийм штэ нэрээ. Тэг бид хоёр 7 сард Монгол цуг явж байгаа. Тэгээд хайртай Монголыг үзүүлнэ. Уугнаатай тааруул зургийг аваад. Тэг явуулаарай. Зургийг аваад биш энэ тэг. Тэг спонсор авах шүү. Чилж тэр блог хэлүүлдэг. Яа харин тиймтэй. Тэгэл тэг би одоо нөгөө нэг хүм болгоны яриад байгаа нэг казак ресторан байгаа штэ Дарига гэд амарлаг ингээд одоо бүхэл инфлюенсерүүд нэг рекламадад байгаа нэг казак ресторан байгаа мэн л та. Үзэд бол амар гоё заяа. Тэгээд би ингээд нэг Монголын хаана хоол гоё хоол гэдэг группт орохгүй юу? Үнэхээр навши хоолтой юм шиг байж. Хүн болгоо тийш орно гэж ярихчихсэн юм уу? Тийм би тийш орно гэдээ бол зурм мөргийг үзүүлээд тэгсэн чинь яг үдээ тэгэл амар их мөнгө төлөөл ямар ч амтгүй бол идэд нэг казак бүжиг үзхийг хүсвэл ороод үзэхгүй юу гэдэг комент үзэндөө. Тэгэл би маркетинга яваа чидэг амар хийсэн. Тийм. Бүхэл аглаг бүхэл одууд ер нь бол бүгдээр л ороод л ямар гоё ингээд гэдэгсэхгүй. Одсон чи манай найз бас аахад төрсөөр өрсөн байна. Тэгээд үнэхээр новш юм байсан. Бараг зочин буу зорвол таарна. Харин тэгчээр тэгэл нөгөө үйлчлэг унчаар зүгтэй. Би тэр нөгөө нэг юунд алтан тэг алтан гадас руу очих гээд байсан. Амар битүү заяа би тэр золоо өвчүүчүүлв тэрний юу нэдийгээд тэгээд оцсон чинь амар ихтнээс бүгэлж бүгэлтэн захиалах хөстэй байсан машин тэгээд орчдоггүй шүү дээ. Хоёр салбартай лөө тэгээд дээдэж чадаагүй юм тэгэл. Яа тэгтээ би Монгол руу нэг жилдээ явдаг тийм амьдралтай л болмоор байна. Тэгээд сая яв. Буцах чинь хамт юм уу? Хамт тэгт бид тэр өөрөөр онгоц. Нөгөө Стеф яг миний дараагийн заяаг хоёр юм шиг онгоц. Тэр үнээр онгоцон зүг уусахын заяа. Япон явах бүх нислэг өөрөөсөн. Тэгээд Японоос Хонконг хүртэл өөр байжгаад Хонконгоос хоёр тэгээд ямар сони хажуудлахын хүмүүс гуйчих жолоогүй юм ингээд ийшээ суучих муучих гээд битүүрийн таарж байгаа суудлын дандаа голын судлаа байхгүй юу. Тэрэн рүү хүн нь бол хүсэхгүй тийм. Би намайг очиход бас хүүхдтэй гингүүт ингээд жолоогоос тустай тавьчих. Би бүр баг ингээд аав ээжээс мань хүүхдээс алгацсан. Би хүртээгөө суун гээд тэгээ би бүр баг өөлн донготож нэг цаг явсаар байгаад тэгээд хойшоогоос устчих Монгол руу явах тийм үү. Тэгвэл 10 цаг би ирмүнийг тэрврээд тэгээ тэр хоёр нөгөө тэлтгэнгүүт бүр яа наа чи бараг Стефи хувьд болохоор энэ бол бүр ингээд unbelievable таахгүй. Unbelievable зүгж байна. Надад болохоор үгүй тэгэл яах вэ те. Чи ямар миний талавчин дээр суух юм биш тэгэл ямар нисэх юм биш гэдэг. Тэгээ нөгөө хил дээр ингээд бүх ингээд immigration нөгөө check point дээр би танаа staff харах болгоод ингээд step бүр тэрнэр ингээд амар ингээд яагаад стресстэй таахгүй яагаад ингэж байгаа юм гээд тэгээ барыг одоо очиж чи надад барыг сууг басартасаа найбарфусгээд нэг бүгд дээрээ сууж муугаа. Тэгээд Стефи болохоор ингээл хосууд ингээл зэрэг клир хийж гарч мараад тэнгууд битээр дандаа ингээл Стеф намайг хүлээд тавьдаг. Хөхтэй хөгжингөөс дөрүүлээд явж байгаа. Хөгжиж би яраас чи яваа. Тэгээд тэр ингээд яг хосын үед бүр хэцүү тусч байгаа хтэй. Заримдаа тэр жимэр уур хөрмөс нэгддэг шүү. Тэр бас тийш бас нэг шиг. Хонконг гэдэг чи Монголиа go тэгэхээр жоохон муухай идэл та. Тэгтээ яг бай. Тэгтээ тэр нөгөө цахим пассворт нөх юм бол хамт явах юм уу? Цахим пассвортны бол ер нь бол хамт явна. Тийм үү. Манайхаас одоо 90 мөний л ганцаар юм байсан шүү дээ. 90 мөний л төвгөө. Тэгэл тэр пассвортаа солих юм бол нөгөө бүх визнүүдээ бас солих хэрэг зүгээр төвгдэх. Зүгээр Стефийнхаа уурыг хүргээд Angry Bird төрөнд дуудаа тэгээд. Одоо тэр нүрэндээ амар дуртай заяа. Oh sorry, I was a little bit Angry Bird. Тавтай морол үрмэн дурсанж бүтээх ном.
цагаансараар ингээ гэр бүлэрээ бууз баншаа хийж явах тэр момент юу яагаад гоё яадаг гэж боддог вэ? Тэр момент ихэнх хугацаанд нь бид нэр хүүхэд наснд болсон инээдтэй хүүхдээ явдлаа яриад ээж аваахаа түүхийг сонсоод ч юм уу тий. Ингээд байдаг болохоор тэр момент айгүй гоё тийм аз жаргалтай мэдрэмж өгдөг юм шиг бол санагддаг. Тэгээ хүүхэд гэдэг чинь миний бодлоор бол бүр хамгийн супер комедианууд юм шиг надад санагддаг байхгүй юу? Гэтэл тэр хүүхдүүд маань 9 нас хүрэхдээ бүх бага насныхаа дурсамжийнхаа 60% ингээд ор тас мартчихдаг гэж байгаа юм л да. Гэтэл тэр 9 нас хүртэлх момент нь тэр комедиануудын хувьд юм карьерийнх нь өргөл нь байгаа байхгүй юу? Ямар ч шүүлтүргүй, айдасгүй, өөр ямар нэгэн зүйл санаа зовхгүйгээр ингээд орчлон харж байгаа нүдэрээ ялва зүйлд хандж байгаа, хэлж байгаа учраас тэр бүх зүйл нь үнэхээр ихтүүтэй, хайр татам, инээ төргөн байдаг штэ. Тэр моментыг санах хүмүүс нь бид нэр өөртөө гэж боддог, үргэлж бас санана гэж боддог. Гэтэл мэдээж тэр олон яриануудын ихэнхийг нь бол мартсан байдаг. Тэгээ би энийг анзаараа том хүүдэрээ ингээд хэлж байгаа хөөх юмнуудыг мартчихгүй юмсан да гэдэг ингээд тэмдэглэх гэхээр хэсэг хугацааны дараа яах харахгүй талаас илүү хувийг нь бол ингээд мартчихсан байдаг. Тэгээд юу нах энэ тэмдэглэлийг ингээд гаргах санааг бол тэндээс бол гарч ирж байсан. Тэгээд энэ тэмдэглэлийн маань болохоор эхний хэсэг нь хүүхдийн танд хийсэн идүүтэй явдлыг ингээд гэс тэмдэглэж шууд ингээд бэлэн хэсэгтэй. Нөгөө хэсэгт нь болохоор зэрэг зөвхөн хүүхдтэй нэг хилд орж явахдаа бага наснда зохиосон, шинээр зохиосон тэр зөвхөн танаа гэр бүл ойлгодог тэр шинэ өксүүдийг ингэж тэмдэглэх хоёр хэсгээс бол бүрдсэн байдаг. Зөвхөн ерөөхдөө гэртээ авахаас гадна хүмүүс айгүй их үсний найр болон хүүхдийн төрсөө төрж явахдаа манай энэ тэмдэглэлийг захиалдаг учраас манай вебсайтнаас хүрээлтээр захиалсан тохиолдолд энэ бэлгийн уутыг тэгээд жижигхэн зураг бичих ийм жижигхэн захидлын хэсгийг бас ингэ шигтгэж өгсөн байдаг. Гэрт болсон инээдгээд тухайн айлыг аз жаргал инээдээр халигж цалгиж байх болтугай гэсэн гоё бэлэгдлийг бас бэлэгдэж байгаа гэдэг утгаараа айгүйх сонгож авдаг юм шиг санагддаг. Тэгээ буцаад энэ түүхийг уншиж байгаа хүмүүс нь бид нэр голдоо өөртөө байдаг шүү дээ аав ээжүүд. Тэгээ яагаад гэх юм бол ингээд хүүхдийн маань хөөрхөн үед дуусчлаа гэдэг ингээд харуулж байгааг нэг шалтгаан нь бол хүүхдүүд маань логик сэтгэлгээ ухамсар нь илүү хөгжөөд тэр хөөрхөн санамсаргүй тий санаандгүй гаргадаг үйлдэлүүд маань багасаад ирдэг учраас бас тэр мэдрэмжийг бас бид нарт өгдөг юм шиг санагддаг. Тэр ч утгаараа ингээд айл болж байгаа тэр хөөрхөн инээд хөрийг нурс удаан хугацаанд хадгалж байгаа энэ бэлэгдлийг нь бодож хүмүүс өгдөг юм болов уу гэж анзаардаг. Айл болгоно энэ дэвтэр дээр бичих олон түүхтэй хүүхэд болгон инээд хайранд үлгийдүүлж байгаасаа гэж манай тавтай морил өрмөн энэ дурсамж бүтээх тэмдэглэлүүдийг бүтээдэг баг хамт олон миний бие өөрөө маш их хүсч та бүхэндээ хүргэдэг юм шүү. Тэгэл энд шинэ газар ирсэн. Одоо ивэл нэг терм яваад дуусчихаа заяа. Би чинь нөгөө нэг сургуулийн юунуудтай ингээд хөрхөн ээжүүд нэжүүдтэй найзууд болсон байдаг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо бүр нэг ширхэгч хүнтэй ярьж үзэг байгаа заяа. Өнөөдөр анхныхаа ангийнхын ээжтэй ярьж үзлээ заа. Би бүр тэгээд өөрөө бараг зорж ярьлаа шүү дээ. Бүр хин ч хоорондоо ярьдаггүй. Би тэг гайхаад байгаа байхгүй юу? Ингээд нөгөө надаас өмнө тэд нар хоорондоо татан болцсон би орж чадахгүй байгаа биш. Ингээд гадаа нь бүх ээж аав нар байхад хин ч хоорондоо ярьдаггүй. Тэгээд энэ ингээд нэгдүгээр ингээд хөлтөд байгаа шүү дээ. Тэгээд магадгүй өмнөх жилмэл ядс хүмүүс бэдэг юм бүр гайхаад. Хамаас юм дээ. Тэгтээ ингээд шууд хүүхдээ аваад ингээд пер пар гээл тараа авчдаг. Өмнөх сургуулийн болохоор тэгээл тэр хаваараа нэг ингээл нэг юм ингээд байждаг гэсэн. Тийм болохоор тиймэрхүү комьюнитиг жоохон санаж байгаа. Тэр чинь эцэг эхчүүд чи бас өөрхөн драматай байсан мэт тий хурган. Тийм. Хуучин сургуулийн. Тийм бүр амар драма. Яг Монгол шиг л тэгэл үний нийгэм юм болохоор л би нөгөө дотор нь зохион байгуулалт нь юм хүнд нөгөө орж чаддаг байсан болохоор тэр драма цаастдаг байсан юм шиг. Тэнгүүд нөгөө нэг манай миний найзалдаг хүмүүс тэгээд орой авчингууд пүү ямар гоё. Тэгвэл би орж болохгүй гэж өөрөөс ухаад амж тэнгүүд хоорондоо бүр амар юутай л сонирхолтой л байл. Ивэл хэр тасч байна. Ивэл амар дуртай байгаа. Тийм үү. Амар хөөрхөндөө амар хөөрхөн найзуудтай болсон. Тэгээд тийм энэ хавьд юу амар хайпи гоё л байгаа. Юу н одоогоор энэ сар амьдч 2-3 сар болоход одоо walking distance юмнууд гэж өөр нь бол байхгүй дандаа машинаар. Сургууль walking distance. 5-7-8 минутлах орчим. Тэгэл тэрнээс бусд нь хамгийн одоо тэр шопинг центрүүд ойрхон байгаа дандаа 1.7 1.8 км гэхгүй. Тэгэхээр ер нь аль машинаар голтой явж таардаг. Тэгээд яг ер нь 1.8 дотор ер нь бүх юм байгаа. Одоо жим ч байна уу, шопинг центр нь ч байна уу юу. Дахиад нэг цаашаагаа нэг хэдэн километр онгод амар том мол тэр Чадстон энэ шиг мол гэдэг юм чинь би одоо алтлаа явж бараагүй л байгаа. Тийм үү. Өө би сайн зүү орсон шүү дээ нэрээ. Амьдралтай хангалттай зүү орж үзлээ. Би нөгөө нэг гоё аялын маялаа гэж бодож ирсэн. Одоо тэгтээс нэг юм жоохон нөгөө сошиал медиагийн гайнч гэхүү давуу тал нь ч юм уу мэдгүй. Хүмүүсийн стори харсаар байгаад одоо би жишээлх юм бол Европ явах юм бол надаа ингээд хамгийн анхны хүмүүсийн Европын влог үзээд
Вау. Тэгээ Швейцар ямар гоё. Швейцар ч болоо яг миний бүр ингээд амар юм байдаг л та. Бакет лист нь байдаг л та. Гэхдээ бүх тийм амар гоё юм ингээд хүмүүсийн сториноос бүр хэтэрхий олон харжангууд ийшээл очие гэдэг бодол байхгүй болчиход эсрэгээрээ би нөгөө нэг сафари руу явж тэр нөгөө open tour руу явж үзье гэж бүр ингээд бодоод тэгээ золоод хэлээ. Тэгснэ санамсаргүй нөгөө хиндэл даашид хэлсэн чинь хүүе энэ very big-ийн зүг чинь амар гоё штэ. Та яаж тэндээ очооч гэхээр очиж үзсэн чинь амар гоё юм билээ шүү дээ. Би тэгээд нэг зүүн тас нэг дуртай биш байхгүй юу? Ингээл нэг антикрин тэгэл нэг юм хашчихсан. Тэгэл мэдгүй нэг тэгээд Таиланд, Вьетнамд очих болгонд нэг зүгт за одоо болоо хаанахын сарвагч нь хаанаас гарсан надаа хамаа алга гэд би тэр энэ дээрээ ерөөсөө тэгж үзээгүй. Тэгээ сая тэр вэри би хорсон чинь ингээд нэг задгаа талбай дээр тахимх яг усны хөрийн дунд ингээд автобустай явдаг. Тэгээл бүр ингээд лсэн чинь. Тэгээ анааш манаас чинь ингээд гинт гараал ирж мэрхэж ямар үлгэр юм бэ те. Тэгэл анааш чинь гинт нэг хашаанд хорьсон тэгэл хөдөөг нь харуулахын тулд тэр өвс мүс ингээд дэвшүүлсэн байхаар тэгэл хөрхөн ч гэсэн нэг тийм нэг үзэсгэлэн гоо нэг ингээд бүрэн гарч чаддгүй шүү дээ. Тэгэл ингээд дундуур нь явсан чинь ингээд яг тэр задгаа талбайд тэгээ байгаа байхгүй. Тэр чинь амар гоё санагдсан. Тэгэл вау. Гэхдээ тэр very big энэ тэр зүг айгуу гоё юм бэл. Тэгээ тэр нь бүр ингээд манай гэрээс 5 минут яваад орчдөг. Вау. За 5 минутаар яваагүй. За 10 минут хийсэн хаас арай хатарч. Тэгэл би бүр вау ийм ойрхон газар хаад. Тэгээд тэр чинь ингээд зүгээр би ингээд нэг амьдад хорьцсон газар гэж бодсон чинь ингээд дотроо ингээд битүү хүүхдийн тоглоомын бай ингээд тоглоал пикник хийгээ сууж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгвэл membership аваад хүүхдүүд зүгээр л хүмүүс зүгээр л оруулаад гаргаал тоглоал нэг ганц юм тарчаал буцаад тэгж явдаг лайфстайлтай байгаа байхгүй тий. Тэгэл за окей цааш тийм бүх сая дийт. Ер нь тийм хүүхдтэй давуулж явах газар юу нэг их байт юм шүү лээ тий. Би сая одоо жишээлбэл нөгөө нэг хүүхдийн төрсөн өдөр гээл ингээд аагаад хүүхдийн овцны дэлгүүрээр ингээд явж үзэж байгаа хгүй. Ямар гоё яа бүх болтгол бүгдийг таамаа ингээл тэгээд хүүхдийн ингээд ном ингээд хаагаад явхад хүртэл ингээд амар гой ингээд номтой заяа би ингээд баг өөрөө баг ямар гоё ном бүр гоё амар хэмтхан яа амар хэмтхан манай эрмөнөд бол тийм гоё үнтэй хүүхдийн номын сангийн ном ерөөсөө зөвхөрхгүй байхгүй тий маа гэл ураа хайчдаг тэгсэн чинь бүр тийм амар интерактив номнууд бүр $5 энэ төр гэдэг амирх байдаг те. Тэгж бодох юм тийм ээ. Жишээ нь кино юу үзэж байна? Кино дээл зөндөө кино үзсэн. Солонгос нэг сигнал гээд кино үзчихсэн үү? Үгүй. Тэгтээ тэр жоохон дээр кино юм шиг лээс гоё. Apex ямар төрлийн юм? Нэг юм араацаар тий үзчихсэн шүү дээ. Тийм. Apex гэдэг нэг Австрал нөгөө хиний тоглосон. Mad Max-таар тоглолдог. Би тэр тийж үзсэн шүү дээ. Би тэр тийж нөгөө хүний мах идэх хүмүүстэй. Тийм. Тийм би тэр чи яг анд явахын хүмүүс үзээд тэг би анд явах зөв гэсэн чи it's exaggerating. Тийм тэрийг үзсэн мэн. Мэдгүй ер нь айгүйх кино ярьд үзсэн. Тэр тайвар зөвөнтэй. Ингээд хиймэр шүтэ аваал ингээд тэгсэн чи ингээд ийм шүт гарч ирэл тэр. Тэр тэгтээс зөвөн кино байсан тий. Тайвар зөвөн кино. Тэр хүүхний чинь сторийн бас амар лаг юм л чи тэр жүжигчнийг ер нь юу мэдхүү. Тэр чинь өмнөд Африкийн жүжигчин ээж нь аавыг буудаад алдсан заяа. Oh my god. Гэтэ нөгөө аав нь юм хүчирхийлэгч байжгаад амар юугаад тэгээд өөрийг буудах жахад нь ээж нь шууд бууганд булааж аваад өөрийг буудаа алдсан ч үлээ тийм заяа. Тэнгүүтээ өөрөөсөө гэрлэхгүй байх сонголт хийсэн зөвхөн карьер хийнэ гингүүтээ өөрөө тийм хар хүүхдүүд төгсөж мөсгөө. Тэг бүр тэр би хаамаа тэг хиттэй юм би бүр алж ийл шүү дээ. Тиймэрхүү. Тийм тэрийг үзчихээ тэр хүүхнийг нэг бахан судалж байгаа. Өөрөө үзлээ. Тиймэрхүү кино үзсэн байна. Зааж би харъя заяа. Тэр Ladies First гэх кино үзсэн үү? Төгсгөл нь амар тэнэг кино байсан. Гэхдээ ийм эрэгтэйчүүд ингээд зохиолсон ер нь ингээд эмэгтэйчүүд нь хэрэг ёстой юм шиг болж байгаа хгүй дандаа эмэгтэйчүүдийг илүү үздэг гэснээр amen гэхээр a woman энэ гэж хэлж хэлдэг заяа. Би тэрийг man гэдэг үг гэдэг үснийг тэр хүртэл анзаараагүй гэсэн юм уу? Amen гэхдээ a woman энэ гэж хэлдэг гэсэн. Тэгснээр motherfucker биш fatherfucker гэж хэлдэг. Тийм нэг киноос тэр бас амар funny киноос юм байна. Beefy season 2-ыг үзсэн үү чи? Үгүй. Би хиний ангийн үзээ тэгээд тийм үү тэр надаас амар гойс нэгцсэн. Blood Hounds үзчихсэн нөгөө Rain ахын тэр ихлүүлээ тэгээд хайсаа. Тийм тэрээс амар гойс шүү дээ. Тэгээд тэгэл нөгөө юунаас Mubi гэдэг тэр платформыг би саяхан
мэдчихсэн шүү дээ. Би чамруу яах тийм мэдчихсэн тийм. Тэрнээс бас амар гоё кинонд тутсан. Тэр нөгөө нэг Cinnamon Rolls анда бүр амар турсан байна. Тийм харсан уу? Тийм гол хөрхөлж. Би бас турах юм. Ганц подкаст дээр турах тухай ярихгүй. Турнаад. Би бас нэрээ турах гад цусны шинжилгээ дээр дахиад өгсөн байгаа. Тэгээд тэр нөгөө инсулины дэвжирлээс гарыг хийж чадаад. Тэгээд дахиад бацагдцгаа. Тэгэл би өөрөнгө амар метаболизм гэдэг юм амар тоглолцсон юм байна л гэж ойлгосон шүү дээ. Нэг жил би 24 цагийн мацг ингээд 7 хоног болгон хийцэн гэдэг хэнгүүд би чи ингээ ойлгоод энэ одоо ингээ намайг даваа гараг болгонд өсгөн гингүүтэй бусад өдрүүдэд ингээд нөгдөлдөг жишээлбэл болчихж байгаа хгүй. Тэнгүүд эхний нэг жил амар турснаа. Тэрнээс цаашаа ингээд миний рутин болоод миний хэсэг болчихж байгаа учраас ингээд угаасаа баг колоор шатаадаг болж малаад ингээд би чинь өөрчлөгдчихсэн юм байна шүү дээ. Тэрийг юу яаж агаад ойлгож авсан юм байна. Тэгэнгүүт одоо ингээд бие тэнэгтүүл гэсэн заяа даваа гараг болгон биш. Гит төр өдөр 36 зэрэгээс 2 хоног үжсэн гинт 24 бэрж мөрөөр ингээд юм тогтсон биш болох хэрэгтэй юм байна. Мах хуур гэдэг. Мах хуур гэдэг шиг би харин тэх юм байна гэж ойлгосон. Тэгээд би тэгэж барьж явж яснаа амар тэгээд эхний дайетаараа хүмүүс ер нь ингээд амар турчаад араас нь барьсан дайет одоо ер нь фейлддэг гин жишээ би болчихж байгаа байхгүй яг араас нь юуч барьсан ингээд яахгүй дээд жирэмсэн болцсон чинь би амар баг шингээлттэй болоод тэгээ тэрнээсээ хойш хөрх юм тэрэндээ би ингээд ороод тэгээл нөгөө нэг гурил мэрлээддэг болохоор гэсэн болохоор би одоо махыг хурах гэж байгаа шиг би хурах гэж байгаа тий яг тэр нөгөө нэг би сарын тэмдгийнхаа наан цаана мөчлгүүд дээрээ мацагцгаа бариад тэгээд нөгөө хоол залуу жоохон айтайхан барил гэж бодож шít. За тэгээд турах талаар 100 арга мэддэг бүдүүнээс гэдэг нь болчиход байна. Тэсээ нөгөө дайетишнтэй уулзчаад бараг л за чи юугаа. Тэг чамд яг ямар зөвлөгөө өгсөн? Надаа болохоор чи ингээд ийм айгүй цөөхөн хоолны миний ингээд юу иддэг талаар ингээд байсан одоо юу иддэг талаар ингээд асууж агаад чи ийм цөөхөн хоолны сонголттой калчураас ингээд ийм газар ирэхэр чинь чи угаасаа ингээд бүх юм идэж үзмэр санагдана нийтэн таргална наач угаасаа л ингээд байх одоо ойлгохтоор юм гэж байгаа байхгүй. Окей. Яа. Тэгээд тэгснэ ингээд би чамд ингээд шууд калори рестрикт хийж өрөөсөө хийлэхгүй. Гэхдээ одоо ингээд цусны хэмжлэгийг харчаад оройныхоо өглөөний цай чинь бол айгүй гоё болж ингээд өдрийнхөө хоолнд болохоор яг л зүгээр л ингээл мэдтгэл ингээл юм ингээд протеин тэгээд нөгөө vegetable идээд тэгээд нөгөө нэг ланч динер хоёрынхоо дундуур нь снак болгоод чимс иднийг киви ч юм уу ид тэгээд динер дээр болохоор карб ерөөсө битээд миний нөгөө нэг фастинг глюкоз идэрч амар өндөр гарсаахгүй юу. Тэгээд тэгсэн чинь ер нь бол карб багид стефин бас дайет шин байхгүй юу. Стеф бол одоо ингээд угаасаа тийм паста тийм хоолндоо ингээд тасцсан би юм ингээд тасцсан. Тэнгүүд чи одоо ингээд байнгын тийм ингээд идэх юм бол одоо та хоёр ингээд нэг төрлийн ингээд юм идэх чинь ингээд ер нь бол цохимжгүй штэ хоол яаж чадлаа which би бол мэдээд байгаа байхгүй. Би яг Монголд ингээд мах идэл 10 идэл тарг угаалаа бол би болно бас турлахгүй тийм. Тэгэл энэ ингээд яг ер нь бол гурил удаа би чихрийг бол яг тийм амар юу гэж бол хэлэхгүй заяа бүр ингээд огтаас ингээд хай гэж бол ингээд миний уурсануудаас бол хэлэхгүй. Тэгтээ яг нэг жижиг хэмжээтэй ч юм уу тий байлаа чадвал тэгтээ гурил будаа хоёр бол яг тийм бүр ингээ хамгийн нэг аяг будаа чинь 10 ширхэг ятантай тэнцэн гэхээр яа бид тэр нэг ингээд ятан тавьдаг нэг юм Diary юу үзээд тэгсэн чинь бол бодвол ингээл будаа л хамгийн юу штэ тэгсэн чинь будаа хамгийн хийсэн ч гэжтэй харин тийм тийм үү глюкоз залж задардаг тийм будаа хамгийн гоё гэтээ юу хэцүүтэй гэтээ харин тэгэхээр тэгэл огт бас буцаа тэгээд насаараа идэхгүй чадахгүй болохоор зохицуулах хэрэгтэй байгаа юм л та тий. Би бол дахиж тийм юу зөвлөгөө авахгүй. Би үгүйс ингэ зүгээр өөрөөрөө л барьчихдаггүй бол тэр хүн надад хичнээн мянган алчиг зөвлөгөө өгдөөсөө бүтггүй штэ амар нийт ингээл үүлээсээ ингээл сайт руу ороод чи энэ ногоог ингээд залхууж өрөөд идэв бол энэ ногоог иймтай ингээд
зүгээр ингээл холиол идэхэд ингээл энэ амар гоё динертэй минертэй гэл битэл. За. Тиймээд ер нь яг тархинд байгаа би ингээл сая мацаг өрж байгаа л тэгээд ингээ нэг бүтэн өдөр тэнгуүтээ би ингээд 24 цагийн мэдээг байгаа мөртөл нөгөөдөө дийнерийг хийж байгаа байхгүй юу. Тэгж мэгэл ихтэй ингээд нөгөө юу жиг тархиал өдөртөхгүй бол тэр хоол молч ингээд сонгод мөнгөний хуургаал ирэхээр ёо хэлэх юм чинь тэ. Нөгөө яг нөгөө мацгийн талаар ингээд подкаст сонсоод одоо ингээд чи одоо 24 цагаас тэдний хооронд автофаг нь явж байгаа. Би бүх одоо ингээд юугаа яаж байгаа. Хогнуудаа зайлуулж байгаа. Тэгээ би чи ингээд цэвэрсэж байгаа. Чи ингээд амар сүлтээд байгаа гэдэг чинь бүх хогнууд чи ингээд гадагшлаад тэрэнд ингээд төвлөрч байгаа болохоор тэгж байгаа. Тэгэхээр ингээд гэлтэм сонсонгод ядаж за миний ядраад байгаа. Хогоо цэвэрлээд байгаа юм шиг байна мэн гэж бодохоор жоохон тэмчиж чадж байгаа. Тэрнээс шин баг хөрлөл. Тэгээ бас хамгийн буруу хийсэн юм нь зүгийн балтаа сууж болно гэд би ханаас ч бодсон. Тэр чинь зүгийн балч нь бас overrated хүмүүс би юм байгаа даахгүй те шүүгэл байгаа даахгүй те. Тэнгүү тэр чинь цусны сахарыг бас огцом өсгдөг болж тарангууд тэр бол би ингээ шууд мацгийг дунд нь брейк хийчдэг байгаа даахгүй. Тэр ингээ мацаглалт биш зүгээр л өсөглөн болоод хувирчиж байгаа байхгүй те. Дараа нь болохоор мацгаа тайлчаад өлөнццэн дээр амар их мэдчихдэг. Тэр чинь бол бүр эсрэг дандаа өргөж чирдэг гэсэн. Тэгэл араас нь бүр ингээл ингээд байгаа хэрнээ тэгэл нэг удаа гүрээсэн цааштай хэр удаа тэнхтүүлчихдэг хари. Яа. Тэр энэ сая уулзсан тэр дайт шин болохоор би одоо жишээлбэл ингээд ерөөсөө дэнэр идэхгүй 16 8 ч юм уу хийж ин гээл тэгээд тэнгүүд наа чи ингээд чамайг улам стресс дүүлнэ штэ гэл тэгэхээр би за. Тийм. Гэтэ ч үнэн байж магадгүй. Одоо яг 16 8-ыг бас дахиад удаан барих юм бол угаасаа би чинь энэ хор намайг үүсгэн гэдгийг бас ойлгочих юм байна шүү дээ тий. Тэгэхээр тэр яг нөгөө нэг сарын тэмдгийн өмнө кортизол нь ихсэж байгаа бол тэр тэгж нэмж стресс төвлөд авахгүй яг тэр дараа нь инг гэж нэг жоохон тэмдэтгэл өстэй юм шиг л. Тэгэл нөгөө мэдлэг нь байна. Төвчээр нэрэхгүй чи яах юм даа. Би нөгөө юугаа нэрэд басгасан шүү дээ. Сэтгэл зэлж байгаа. Тийм үү. Ямар байсан? 10-11 сешн явсан уу тий. Тийм болно. 2 сар мараас эхэллээ. Тэгэл одоо саяхан л дууссан. Тэгэл юм дажгүйсэн шүү. Тэгээ одоо ингээл яг зогсож байгаа дахиж яг тэгээд одоо ингээд юу ацсан болохоор одоо нэг удаагийн сешнүүд ингээд одоо тэр хүн чинь ингээд миний талаар нэг тодорхой хэмжээний ойлголттой болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нэг удаагийнхаар ч юм ингээ уулзаад иж болно. Мэдээж өргөжлүүлж болно л доо. Гэхдээ яг би нөгөө нэг тийм амар хүн шарах марах ч юм уу тиймэрхүү биш байгаа. Пресс ч юм ингээд тий одоо нэг тэр хэмжээндээс хүрсэн биш болохоор зөвхөн ерөнхийдөө би ингэдэг хүн юм байна. Би юм байна. Энэ миний энэ доторх компани яаж ажилладаг, тархинд доторх процесс ер нь яаж ажилладаг гэдэг юмнууд айгуу тийм анзаарч бас харсан гэх юм уу. Тийм тэгэл сонирхолтой л байсан. Сайтар анд яваад сүлжээгөө байж байгаад ирсэн чинь Физер дүүрэн Эмилия цогт нэг мод юм уу гэд чи мэдгүй юу? Эмилия цогт мэдгүй юу? Мэдэн штэ мэдэн. Тэгээ нэг баахан нэг салт сарнс юм уу да. Тэгээ дээрэс нөгөө нэг гүд бос лөө. Тэгээ тийм. Тэр чинь манай хамт ажиллаж байсан тал байхгүй. Тэгээ тэр тим ньюс дээр ингээд амар гарцсан байсан. Тэгээ манай бүр ингээд яг тэр лайвыг ингээд үзсэн ч гэлөө нэг амар хүнд амьсгалж агаад тэгээд ингээд гинт байхгүй болсон ч гэлөө нэг тийм амар. Бид хэд ч яг нэг шоунд дээр ажиллаж байсан болохоор бид хэд ч ингээд нэг одоо багч өгдөг чинь нэг зураглаач, нэг одоо 3 эвлүүлэгч, нэг найруулагч 2 сэтгүүлч гэдэг. Ингээд нэг баг болоод ингээд дугаар хариуцаад ингээд салдаг байсны. Манай баг байдаг те хамт хоноол юмнуудаа ингээд яаж мадаг яг нэг багийн хүмүүсээс ахгүй тэгээд яг нас ойрхон тэгээ бас Япон төгсөн байсан. Тийм болохоор нэлээ ойрхон байжгаад гинт тийм хараад ингээд худлаах гэж бодоод итгэдэггүй юм л шүү дээ. Тэгэл амар юу ер нь л амар юу байсан. Биднэрт бүгдэнд сэтгэл зүйч хэрэгтэй байна. Сэтгэл засалч маань заримд нь сэтгэл засалч хэрэгтэй байна. Тэгээ бас сарагийн тоглолт болсон байна. Сарагийн тоглолт өөжгий тэрэлсэн байна гэж. Тэр хөвлийн дуушаад ихтэй амар урамтай. Одоо тэгэл харж байгаа юм нь бүхэл хүнд одоо юу гэдэм бэ дөө. Юу мэрчимдээ хүн ер нь ийм л юм байна дөө. Амар тийм муу юм дуртай. Тэгээ одоо ингээд гэж хэлж байгаа хэрнээ хоёлаа бас сонирхол тэр тунд бэж л байгаа байхгүй тий. Тэгэхээр угаасаа л хүнийх нь мөн чанарт тийм балиар заваа юмыг сонирхдаг мөн чанар бэж л байгаа болохоор энэ хүмүүс намайг гинглээ. Гингүүт яг нэг зөвхөн намайг хэлтэж байгаа юм шиг санагддаг штэ тий. Тэгэнгүүт
сараагч хүртэл үзээжч байна гэж үү те. Oh my god. Би бүр ингээд вау гэж би ингээд хүүхэд наснд байхад Ариуна Сараа гэд зүгээр одоо ингээд дурсгатын төвчөр дээр дуртай дуучин гэхээр Ариуна Сараа мараа гэд өчтдөг байсан хэрнээ би баг нэг дуу гүнж мэддэг байсан заяа. Тэг үчидийн тэр үчиг нөө яаж ил марти зартай нэг тиймэрхүү дуунууд өгсөн шүү дээ. Тэгээд ингээд том болоод дуунууд айгүй өвгөн дип болоод дээрээс нь гаргасан номыг би нэг үл 2 хоногт уншаал дуусгацсан заяа. Тэрнээсээ хойш бүр ингээд ингээд юугаараа одоо юм оюун санаагаараа ингэж одоо шүтэн биширдэг болоод тэгээд бүх дуу муунд нэмэр дуртай байсан болохоор хүн бас ингээд амьдраад ингэж юу байсан байхад хүртэл бүгдлэн тийм байна да гэж ер нь зүгээр анзаарсан. Тэгээд цагаат болоод бас намайг тэгэхдээ би бас нэг ухаантай хүлээж авч чадахгүй болголоо. Надаа яг ийм хоёр дуучны үед ингээд төрсөн амар гоё. Хаттай юм шиг амар санагд. Одоо өрсөнжилж Ариунагийн тоглолт боллоо. Тэгэл Ариунагийн тоглолтоос ингээд Ариуна ингээд үзэвэр штэ зүгээр ингээд юунуудыг нь харж байгаад тэр бичлэг эдрийг харж байгаад ингээд амар гоё ингээд энергитэй те. Сая одоо ингээд Сарагийн юунуудыг харахаар одоо шинэ дуунуудаа ингээд шинээр ингээд дуулж муулж байгааг нь би бүр ингээд Сарагийн дуу сүүлийн бүр амар ингээд би нөгөө Сарагийн зүудний говь гээд нэг юм дуудахгүй юу. Тийм шүү дээ. Тэрийг сонсоо шууд Ариунагийн болохоор нэг ээжийн тухайд байдаг. Тэрийг сонсоод тэгэл энэ хоёр үдэн 3 сараас нэг дутсан ч яах вэ тэгээд. Яа тэгэл тэр хоёр дээр шууд би харцах. Тийм. Тэгэхээр амар лаг тэгэл. Гэхдээ одоо ингэж юу яадаг хүмүүсийг ингэж хүмүүс бичдэг юм биш тийм ямар нэттэй юм бэ гэж хараал тэгэл за окей гэж бодсон. Одоо гэхдээ ер нь л хүний үгээр яг үг хийх юм бол ер нь амар хэцүү. Ер нь юу ч хийж чадах юм бэлээ. Яг сүүлийн үед ингээд яг хийхдээ ер нь хүн юу ч боцсон ямар хамаатай ингээд хийхээр айгүйх тийм зэрэг авч байгаа байхгүй юу те. Яна тэр маань ч тэгчих болов. Тэг нэг ер нь бас урт хугацаанд контент хийх юм эсвэл айгүй тийм огцон өсөлт хий гэж бодох юм бол комментээ ер нь унших хэрэггүй юм бэлээ гэж комментээ уншихгүй л байх хэрэгтэй юм бэлээ л те. Би бол ингээд комментээ бол асар унших дуртай. Ер нь л 99.99% нь айгүй тийм эрэгдүү байдаг учраас айгүй дуртай байгаа байхгүй. Тэгтэл тэнд байгаа 0.1-ийг би ингээд санаад үлдчихдэг байгаа байхгүй. Тэнгүүд тэр 0.1 дараа нь миний эдит хийгээд ингээд нөлөөлдөг заяо. Нэг хэсэг би ингээд дундуур нь хөрхи ивэлэр реакшн эдрэг оруулдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь нэг хүн нэг хүүхэд гонгонод ямар гайт юм бэ гэж бичсэн чи нэр амар сонсохтон төвхтэй байгаа махтаа гэж юм ингээд боддог. Гэтэ тухайд зүгээр л миний эдитийн л одоо нэг 10 байрал байсан байхад би тэр ингээд шууд ингээд авцсан байх жишээний ч юм уу те. Тэгээ ингээд бодохоор уг нь бол хоол явъя гэх юм бол юу хэсгүй юм байл л те. Гэтэ одоогоор нэг тэгэж амар юу гадаагач биш. Тэгээд бас ийм жижигхэн байхын зөв бөгөөд надад амар хаппи байлгаад байгаа юм шиг санагдав. Чи одоо энэ жилийнхаа планыг гаргацсан уу? Тий одоо гаргаад эхэлж байгаа. Одоо яг би саяны нөгөө хөөм төрмө бичлэгээ дуусгаал. За одоо яг ингээд одоо ер нь төлөвлөгөө чинь яг хуваар илэрхийлэх юм бол яг хэдэн хувьтай явж байгаа юм гэсэн. Арай тэгж болчихлоо. Одоо болохоор би ер нь ингээд өөрийнхөө юг гаргацдаг байхгүй. Одоо энэ жил одоо ийм юм бүтээгдэхүүн гаргана. Ийм юм байна гэдэг юмнууд аваад гаргачих чаа. Тэгээд одоо болохоор би нэг хэвлэлийн газар руугаа захиалга өгөхийнхөө өмнөх хүмүүсээсээ фидбек авах гэж байгаа. Тэгээд хэрэглэж байгаа судалгаан дээр үндэслээд сайжруулах юмнуудаа сайжруулад дахиад өөрийнхөө хийсэн материалаа сайжруулад тэгээд цаашаа явуулна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тий одоо хуваарч бол нэг сүртэй юу байхгүй байгаа. Гэхдээ яг үндэ тэр хэсэг нь бас том хэсэг юм л дээ. Одоо энэ жил жишээлбэл амар өмнөх жилийнхаас ихээр гарах уу эсвэл яг л адилхан. Яг л адилхан. Тоог нь бол нэмэхгүй хаа. Яагаад гэх юм бол угаасаа энэ чинь нэг юм тодорхой хугацааны бүтээгдэхүүн болохоор нэгдүгээр риск хийж чадахгүй. Тийм олон дэвтэр хадгалаад үлдчих чадахгүй. Хоёрдугаар бас яг тийч тэмдэглэлтэй комьюнити яг тодорхой яваад одоогийн номбар маань бол болно л гэж бодож байна. Гэхдээ одоо ч гэсэн над руу чатад ирсээр л план D байна уу гэдэг. Бро А6-аас оруулж шээ. Яг өлөө юу план юм бэ? Юу план гэдэг юм бэ гэж чимээрсэн ч гэсэн. Тэгэл гэж боддог л та. Тэгээ бодохоор тоогоо нэмэх хэрэгтэй юм биш үү гэж боддог ч гэсэн тэгэл ер нь тогтсон тоогоор л гаргаж энэ ажлыг ингээд тодорхой хугацаанд дуусгах хэрэгтэй байдаг байхгүй тийм. Би сүүлийн планыгаа бүр амар шилж байна шүү дээ. Яагаад гэсэн чинь яг нэг хоёр хүний одоо ийм скежюл болохоор үсээ ингэ тэмдэглэхгүй болвол би бол үсээ Стефи хаана юу яаж байгаа нэг үсээ яахгүй мэл ингэ заримдаа ингээл
оройтол тэгэхээр нь яс юм бол гэтэнгүүд одоо нэг тим аппонттай байдаг ч юм уу тий. Тэрийг ингээд бичээд тийм. Тэгээ цааш угаасаа ингээд 7 өдрийн ихэнд өөрөө ингээд тийм утсан дээрээ ингээд би хизэж утасны календар ашиглаж үзээ бүр хизээч. Тэгээд ингээд утсан одоо би хоёлаа энэ уикендээр ингэнэ тийш явнаа гэд ингээд уул намайг ингээд ийм тэмдэглээд надад хэлж байгаа байхгүй би тэр ингээд нэг чихээр оруулна үучихээр гараал. Гэтэ одоо ингээд тэр нь илүү ингээд тогтоож аваад тэр нь илүү ингээд амар болж байгаа. Тэгэхгүй бол ингээд би гинтэд за нэг чадтай нь өвчт юм бүү. Гэлтэй тэнгүүд тэр нь ингээд шууд цохилдуулж хах сайн хоёлаа тэг ингэсэн. Яах юм гэдэг. Тэгэл часан юм да. Даал гэсэн л явна гэдэг. Гэл ямааргүй санагчлаа. Тийм болохоор нэр амар хэрэгтэй. Хоёр тэгээд энэ ялангуяа нөгөө гэр бүл мүлд бол бүр амар хэрэгтэй юм шиг надад санагцаа ингээд хүүхдүүдийнхаа ингээд юм уу бүр ингээд яахгүй бичлэхгүй болоо. Харин яг үндэ тий хүүхдүүдийн завсраар юм амжуулахад уг нь амар бичгээр айгүй тийм амжуулж чаддаг байхгүй юу? Амжуулахгүй хаар уусаа гэр ажил дуусахгүй шүү дээ. Одоо ингээд яг ингээд энэ цагийг ингээд блоклж авна гэж авч ингээд юмаа хөтлөөд зайг нь гаргахгүй болохоор тэндээс нэг ухаан харагдал гинт нөгөөх нь баагаалч гэдэг юм ингээл яваад юу ч амжуулчихгүй юм шиг дуусаад байдаг болохоор уг нь яг тийм хүүхд мөхтэй хаад уг нь яа тийм гэхдээ хүмүүс болохоор хүүхдтэй болохоор нэг сайн хөтлж чадаагүй гэдэг юмнууд айгүй байдаг. Аагүй надад харин хүүхдтэй олох тусмаа би болохоор нэг хүний л ингээд скежүүлийг би бол ингээд толгой дотор ингээд хийж байгаа байхгүй зөвхөн минийх л болохоор би ингээд за тэгэнтэй л би нөө өөрийнхөө скежүүлийг бол яаж хуурж байгаа шүү дээ. Чи дихгүй аа. Тэгвэл тэнгууд яг 2 3 хүн болоод ирэхээр яаж тийм бэл. Тэгээ дээрэс надад бас амар Монгол явмаар байгаа нь болохоор бид нар ингээд өдөр тутмынхаа амьдралд байнга юм төлөвлөгөөтэй амьдрт юм байна. Тэр нь ингээд нэг бодлоо амар их төвхтэй юм аа. Эндөө ер нь бол тийм. Одоо ер нь ингээд одоо том болохоор нь жишээ багасаал ингээд аривсаа өдрөө яана гэх л үгс байгаа л та. Гэхдээ ер нь ингээд хүний амьдрал амар их төлөвлөгөөтэй юм байна. Бүр нэг цаг минутаар нь ингэж тэд хөдрөө гросери гаагаад ингээд гол болохгүй гэж боддог. Тэгээ надаа Монгол явахаар тэгж бодох ерөөсө хэрэг гардаг байхгүй. За болон даа. Яа тийм болохоор би Монгол явах чад бүр амар happy. Чи ойрхон явж байгаа болохоор л тэгж байгаа. Би бол 3 жил нэр гэж байна. Өнөөдөр юм бүгдийн 30 хоногт багтаач ярьж байгаас тийм. Тийм болохоор ойрхон очиж байгаа гоё ингээл яг таваараа бас байж байгаа бас. Тэгж амар гоё юмар байна. Тэгж амралтнаас явж таа гэдэг жоохон бассан гэдэг. Хийдэж тэгчдэг. Болоо. Тэгээ эрхчлийнхаа одоо план дээр миний 5 тэмэрлэр минь гэдэг стикер хаа. Наа. Нэр нөгөөс ингэ дуудаад байгаа сте тий. 5 тэмэрлэр. Тийм юунууд айгүй хэрдэж штэ. Чатууд одоо ингээд нэр нь гоё болохоор зүгээр ингээд хүүхдтэй болохгүйсэн болохоор ингээд авцсан. Тэгээд дараа нь хүүхдтэй болсон гэж ирдэг байхгүй. Гэтэ би тэрийг шеэрлэхээс амар грин санагдаад тэгээд ингээд нэг юм ятцсан юм шиг ятцсан нэг шашинтлыг юм сурчлаад байгаа юм шиг санагдаад тэгээд за баярлаа гэл гоё өнгөрөөдөг л гэсэн. Тийм нэр хөө. Тэгээд нэр нь амар гоё юм дээ. 5 морил өрмөн. Тийм. Тэгээд 5 морил гэдэг чинь тэр хүүхд ингээд 5 байна гэдэг чинь одоо эрүүл байгаа, хөөрхөн байгаа тий. Дараа жил үргэлжлэн минийгээд олон тэгэхгүй. Би нэг шинэ pregnancy юу гаргасаахгүй ингээд нөгөө Японы тийм тэмдэг аягүй сайн явдсан штэ мэдхүү. Монгол улсын бяцхан иргэний тээж ингээд тэгээд энэ болохоор яг энэ бол нэг амар за одоо тэгжлэхээр хүмүүс тэгжлэхээр дургуур хийдэг юм аа. Амар ашигтай бүтээгдэхүүн бол биш л дээ. Тэгтээ нэг юм тийм хөөрхин тий. Ингээд жирэмсэн байх чи юу нэг атуусан зүгээд дорхотол атуусан зүгээд дорхотол ах нар бол босч өгстэй. Тэгвэл Японы тэрийг нөгөө нэг ингээд хаанаас нь чарсан хүмүүс ингээд таньаас сурцсан юм тэмдэгч байдаг зүүдэгч байдаг. Тэгээд нөгөө өрхөөс нь шууд өгдөг юм шиг байгаа юм. Тэгж өгдөг гэсэн баха. Айгу гоё юм. Би тэгээд сонсч өрхөөс нь өчтөг тэнгүүд нөгөө метро цэтрон дээр ингээд хүмүүс тэрийг тэмдэгэ гаргаад зүгээр ямар ч гэлтэйгөө нөгөө нэг юуныхаа судал модал дээр суулждаг. Тийм гоё. Тэгэл энэ тэнд очингууд ингээд очиргоо ингээд ингэж оруулцдаг. Тэнгүүд зүгээр яг тэрийг энийг хүмүүнийг би зүүлгмээр байгаа байхгүй юу. Тэгтээ нөгөө жирэмснээрээ сөрдүүлж байгаа юм шиг санагдаад зарим хүн зүүдгэж магадгүй. Өмнө нь болохоор ингээд карт хийдэг жоохон ингээд хэрэглээтэй байлгая гэж бодоод карт хийдгийг байдлаар хийсэн байхгүй арай өөр цагаараар тэгсэн чинь нөгөө карта хийчихэд ингээ ил зүгээ явахаар чинь нэгдүгээр жоохон сейф биш тэгээд ингээд ил харагдуулж ерөөсөж чадахгүй хүмүүс зүгээр ингээд яг байвал байгаа. Тэгтээ ингээд
байсан болохоор энийг бүр ингээд алив та нар нэг юм хөө юмтай харагдтал нэг зүгэл хэлчтэй гэж бодоо. Миний найз зүг. Бодож яг би гэж. Би тэрвслэг багт юм гэж. Миний 4 өнгөрөн зүг. Тийм тэгээд тэгсэн тийм ямар хөрөм маа тийм ийм гендер ревел их бай. Аль тэмдэг гарч ирэх юм яхаа зинхрөө. Тийм. Тэгж бодож нэг ийм хөрхөн юм хийсэн. Тэгээд хэрвээ манайхаас авсан хүмүүс байх юм бол зүүгээр манайхаа айн бүр ингэ зарсан бүтээгдэхүүн юм уу эсвэл зараг байгаа бүтээгдэхүүн юм уу? Би сая л зарж эхэлсэн. Тийм. Өмнө нь болохоор өөр загвартай байдаг байснаа би ингээд дахиад шинжилээд тэг ингээд байнга зүүж болохоор өмнө нь болохоор ийм карт холдер гэдэг штэ тий. Тэрэн шиг загвартайсан байхгүй. Тэрийн соёлоод одоо ингээд яг ийм түүхний зүйлчийн загвартаагаар талбар гаргасан. Тэгээд ямар гоё. Олон өнгөтэй юм шүү тий. Тийм шүү тий. Ямар гоё юм шүү тий. Тэгэхээр угаасаа манай юун дээр нөгөө зарагддаг болохоор ийм хүмүүдэг болохоор тэгээд тий ер нь бол манайхаа ийм тэгээд зүүсэн хүн явж явах юм бол бас манайхаа зүгээр хэрүүл оруулахгүй суудлаа тавиад өчөж байгаа. Зүгээр ингээд аяш орчих гэх хэвтэйхэн ингээ хэлчихэд ингээд айгүй байдаг байхгүй. Тэгэхээр ингээд би л нэг жирэмсэн гэсэн юм шиг хүн дүүг нэг хандмааргүй байдаг. Гэхдээ бас дотроос айгүй хэцүү байгаад байдаг шүү дээ. Тий. Тэрний завсарт уг ингээд нэг гэл тэмдэг харуулдаг гэл замын хөдөлгөөний төрмөр штэ. Чамайг уурлаад байгаа юм уу та? Уурлаад байгаа юм уу та? Уурлаад байгаа юм уу? Мөнгө авах гэдэг юм уу та? Надад ч баг шийдэх юм шиг. Тий. Та чин татвар дээр очсон тий. Та чин нөхөртөө хөдөлгөөнтэй аягуугаа гэдэг юм. Монгол улсын бяцхан иргэн хийж байна. Аягуугаа гэдэг юм уу та? Хатам хийж юм шүү тий. Уурлах гэдэг юм уу та? Хүүхэн хөлийг барьсангүй гэдэг юм уу та? Тийм реглүүд гаргадаг юм билээ нэрээ. Хөрөлт. Хоолой хийсэнгүйгээ хараад байгаа юм уу та? Самсруу байдлаар сайхан бүтээгдэхүүн эрхлэмжлээ тэглээ. За тэгээд энэ бол тий төлөвлөг байсан. Би юм байдаг гэж мэддэг юм байж. Зүгээр удахгүй минээс мэдхтэй олон бүтээгдэхүүн байгаа. Мэднэ. Түрүүнээс хойш ярих гэдэг 3 удаа эхэллээ гэдэг шиг. Нөгөө bachelor party-нд яваад. Манай нөгөө Малайз найз хормоо их гэх тэгэнгүүтээ энэ технийх нь тэр бид хэдийн нийлдэг бүгдээрээ тэнд очиж bridesmaid болж байгаа заяа. Би ганцаараа үлдчихэж байгаа надаа одоо тэг ямар ч юу алга. Sorry. Тэгээд биэнд бас нөгөө энтхийнхаа гэрчлэгийг авахт нь бас гэрч болно гэдэг л. Тиймэрхүү юугаар атсан. Гэхдээ энд чинь $750 ч төлөөд жижигхэн юм церемони шиг өрөө түрээслэхэд зүгээр шууд очиод авчихгүй нэг тим хэд тим байт юм шиг үлээ. Тэгээд яг нэг төвд нэг тим газар байсан. Тэгэл 5 минутанд дууссан шүү дээ. Тэгэл л. Тий, эхнийх нь аль тийм байсан. Тэгээ дараа нь болохоор нөгөө явахаас өмнө Малайзд хийж байгаа болохоор энд bachelor party-г нь хийгээд манай Австрали найз зэбээс ахгүй юу? За. Тэгээ би өс юуч мэдхэвч үс зэбэхгүй. Тэгээд яваад тасан чи манай нөгөө найз хамгийн ихний гол хөтөлбөр нь болохоор эхлээд хоолнд ороод тэгээд дараа нь нөгөө юу Magic Man гэдэг эрчүүдийн стриптиз Magic Mike гэдэг үстэй юм шиг үлээ. Тэр нь болохоор Magic Man гэдэг юм байсан. 230 минутын эрчүүдийн стриптиз шоу зөө. 230 минут. Oh my god. Too long. Үнэхээр би тэгээд нэг жоохон ингээл дэлжгэнал болж явах гэж утсан чинь бүр бид чинь хэдүүлээ явлаа 5 эмэгтэй тэгээд нэг эрэхтэй тэр эрэхтэй маань болохоор гей явахгүй юу? Тэр маань бүрдээ I didn't sign up for this гэж амар тэгдэг. Тэсний намайг бүр ингээл битээр тэгээд арай айгуу дэжгүй санаа нийлдэг. Чи надаас битгий холдоороо эдгээр чи над дээр ирээд хөдлөөд байвал яах юм гэл манай тэр эрэхтэй нэз бүр амар нийс тэгээд би өөрөө болохоор ингээд амар санаа зовоод байгаа хгүй шууд тэр заалаар нь дүүрэн тийм брайдууд байд юм лээ. Бүгдээрээ нөгөө нэг юм уугаа тавьсан цагаан юм уунуудаа тавьсан тэрүүгээр дүүрэн брайдууд тэгснэ дандаа найзууд нь ингээд ирцэн. Тэнгүү тэдрийг харангуудаа тэдрийг ингээд тайзан дээр гаргаад янз бүрийн шоу байдаг. Тэг би чамраа явуулсан шүү дээ. Бүр амар. Тэр баг шууд харсан байлээ шүү дээ тий. Ингээд тий. Бүр ингээд юу харах барьсан. Тийм үү. Би бол ингээд яг тийм юм. Би бол тайзан дээр харах юм бол би баг л нөхрөө өөрчлөө даа гэж хорч юм шиг заяа. Яг би бас тэгээд нэг барилж өгчих хаа. Надад бүр амар сонирхолтой байсан тэр bachelor party тэр чихтэй. Тэгтээ ингээд манай найзын урд бүжиглээ. Тэгтээ бүр ингээд яг бүр rap хийлгээд байгаа байхгүй юу. Тэгтээ ингээд тэг бид тэр бүр гэл ойрлол тэгэл юунасаа тайзнасаа бууж ирснэ би тэд дээр ирэнгүүтээ манай нэгнийхээ гарын авсан гарын толоож молоогоод заяа ёо бүр oh my god бүр амар юу тэгтээ ингээд яг харах юм бол тал хувийн жоохон гей байх шиг бэлээ тэгтээ зарим нь бүр үнэхээр амар тийм маскулин би мэт тийм би мэтээ бүр ингээд алж байгаа залуучууд байгаа байхгүй би хитэн төгрөг болдог гэж
золог болт юм байна. Хөрийн үлдэл. Мажик золоо болсон. Мажик золоо. Ирүүнийг явуулт юм уу? Мажик ирүүн. Харсан мөрцөн бол болоод болоод. тэгээд эхний хэсэг дээр би бүр яана над тэр ч гэдэг. Тэгээд 230 минутын дараа тэр бөхсөө гаргасан сонирм биш. Юу гаргасан сонирм биш. Тэгээд эхний хэсэгт нь тэгж явж яснаа. Сүүлийн тэнгуүтээ ингээд хажууталт нь дринкнүүд нь гараал авахгүй тэнгуүт хүүхнүүд чинь ямар амар болчт юм бэ. Тэр залуучууд бол амар их хараасмент төрчихөж байгаа байхгүй юу. Тэгээд шоуны дундуур зэрэглэлийн хэсгээр ингээд нөгөөдөл чинь ингээд зогсож исэн чинь нэг хүүхэн ингээд урд нь очсон ингээд шууд гарын дээр татаж авснаа хөхөө базуулж мазуулаад цаа. Oh my god. Тэнгээс сохтуу тэгсэн чинь нөгөө залуун зүгээр ингээд найз зүгээр энийгээ байгаадсан чинь шууд хараал хэлээл орилж морилал зав чи намайг амар тийм тоосонгүй гэж мэгэл чи ингээд бөхсөө гаргачаад одоо намайг баг ингээд яагаач гэж байгаа юм шиг л. Oh my god. Тэгснээ тайзан дээр дараа нь болохоор синглчүүдийг ингээд гаргаад заяа. За тэр нь бол бүр гэрлэх гэж байгаа хүмүүс чинь бол зүгээр инээгээл ингээл байгаал ингээл дуусч байгаа ш. Нөгөө хэд нь ингээл урд нь бүжиглээ. Тэгэл нөгөө синглчүүд нь болохоор шууд өөдөлн шууд өөдөнд барьж авч өмсөлцөд заяа. Oh my god тийм. Ааха би бүр вау гэдэгт ингээд нилээ хаалчиж байгаа байхгүй юу. Тэг ингээд бүтэн цаг гараа уучж байгаа хүмүүс болохоор ингээд тэгээ хөдөлсөн чи өөдөөс хөдлөө би бүр Тэгтээ амар сонирхолтой байсан. Тийм тэгсэн дундуур нэг тэмцээн болдог байхгүй юу? 5 хүүхэн гаргаж ирснэ. Оргазм хийхдээ гаргадаг дууга. Тэгсэн чинь бүр ингээл үнэхээр манай Монгол тим шоу юу л үнэхээр тэгтээ хүмүүс гоё нээлттэй болцсон болохоор бас ярьж байж магадгүй л дээ. Тэгсэн чинь тийм ингээд 5 хүүхийн гэртээ нэг нь аатаас байхгүй юу? Тэгсэн чинь тэр нь гэсэн чинь тэр дүрлцсэн. Үзэгчтэй алгад шин. Тэг пост нь бүр дуурж нөр алчина ёо. Гэлөө юу. Одоо гэрт чи ингэж л дуурна штэ. Ай хүр реалистик гоо. Монгол гэртүлэг тийм. Ёо тийм тэгээд тэндээсээ гарангуудаа шууд клуб ороод. За. Тэнгүүдээ түр нөгөө нэг тайжигч нартайгаа заяа. Шууд бүжиглээл заяа. Тэгээд тэтгэхдээ тэд нар ингээд нөгөө нүцгэн цээж мэж амар болчмолчгоо нугаа зүгээр хувцас өмч хөрөө зүгээр л нэг клубын ингээд айсвалчдаг амар сонирхолтой. Тэрмийн мөрсөн өө чи баг тэр байсан байх ингээд төгөж очиж байгаад ингээд харж байгаа. Тэгээд тэд нартайгаа ингээд юу агаал тэд нараас ингээд харангууд ингээд нэг нэгээрээ суглаал. Октод бас авч явах нь явж муулгаа байхгүй. Тийм үү? Йоо тэгтээ уухам гарах ямар зардалтай юм бэ те. Би тэр үед шүн баг хідэн төгөр хүрсэн юм. Уух юм амар үнэтэй шүү дээ. Энэ ингээд доор аж бараг л нэг одоо мяатринг л баг $25 гэдэг заяо. Тийм. Уухаар юу нь бол амар их мөнгөөрэй. Тэгээ би гаднаа тасарчаад орох. Тэгээ би ингээд стефтэй зөв хоолнд орохоор би тэр хоолнд дрингстэй амар их мөнгөөрэй. Тэгээ би чи гэртээ надаа эспрессо хийгээд өгч гэдэг. Хэлбэр амар гоё юм болохоор гис угаад тасах чинь. Тий, тэгснэ хажаатал манайхан чинь байсыг л шот гэж авсан чинь нэг шот нь $17 гэж баг хэдийг ууцсан мэдгүй. Тэгээ би зөвхөн баг шотныхаа нэгэн зураал дараа нь би тооцоог хийчих гээд зурдаа баг тэр тооцоод бүрнхээр амар гарсан. Тэгэл та нар намайг боддоо би баг л сүмдөж хэрэгтэй хүн аа. Шууд л баг тийм баг гараагүй штэ тий. Би бүр нэг ч клуб ороогүй заяа. Боддоо тий. Ийм хүн биш тий. Сургуулийн маань тэр нөгөө нэг цаатлын юу 2 дахь өдөр юу болчдөг байсан. Тийшээ л орсон. Гэхдээ тэр бол тэр их тооцооч гэж. Тий бис болохоор тэгээ сая ингээ гараад үнэхээр бүр хэдэн жилийнхаа мэй хийчихэд ирсэн. Тэгээд тэнд баахан бүжиглээ. Тэгээ би нэг цаг бүжиглээл миний лимит болчихж байгаа байхгүй. Доошоо буугаад. Тэгсэн чинь тэр Chrome чинь шөнийн 3 цагт яг өдөр шиг байд юм лээ шүү дээ. Зүгээр юм шопинг центр шиг bubble tea, бууз бүх ингээ фаст фудынхаа юм ингээд битүү хүнтэй заяа бүх хоол нь гарч байгаа байхгүй заяа. Тэгээд доошоо бууснаа би тэд бүгд гоймон лакса авч идэгингүүтээ гоймон ч гэж байсан. Мохот төрөмжлөж авч идээгээд би тэндээс нь болохоор нөгөө нэг дамплинг центр авч идэж мэдээл тэгэнгүүтээ дараа нь бүгд казинороо ороод за би анх удаа казино орж байгаа байхгүй юу. Яг хөтрийг алахгүй ингээд идсэн чинь membership карттай болж болцсон цаа. Тийм үү? Тэгээ угсаа тэгж ажилдаг болцсон юм шиг үү. Өмнө тийм байгаагүй юм уу? Хүмүүсээс тэгэж тах шиг сайн мэдгүй. Тэгэл очрыг нь олохгүй ингээ баахан тэнэгчиж тэнд очиж юу асараад ирсэн. Баахан тоглоод тэгээд 4 цаг болоод чи яаж гэртээ ирсэн? Таксид ч ирсэн. Йоо, тэгээ $75 гарсан гэж хэллүү те. Хэлээгүй. Oh my god. Тэгэд шүний хагасны тэр Uber ч юм бүр лаад юм байна.
Тийм үү. Би очихдоо $37 таксиадсан байхгүй юу? Эрэхтэй 75 болцсон цаа. Тэгээд тэгтээ яг би 75-ыг төлөөгүй л дээ жоохон. Яг би манайхаа би ер нь жоохон зарим юм тасалтай шүү мэдчихсэн. Нэг би 75 төлөх хүлээ. Тэгээд 30 минут хүлээсэн чинь ингээд жоохон буураад тэгээд тэгтээ 50 идвэн. Тэгэл нэг шүнийг бол бүр ингээд бүр утгаараа ингээд нэг тэгэл тэр амир кронс амир гой санагдчих ингээл бүх юм одоо ингээ мөнгөтэй л тааш буудлын руу наруул унтмаар байгаа. Тэгэл өөрөөрөөрэл нам унтсан штэ. Тэгж ойрд тэгж яваагүй бүр амир гойс. Гойн тарчулж. Тэгэх юм тест гоё юм лээ. Тэгээд би бүр кронс дээр бооч гайхсан штэ. Вау. Тэр казино юу өдөр тэг бүгд ингээд өдөр бүр яг тэр зүүн нэг өдрийн цагаар нэг шопинг мол орж байгаа юм шиг л хитрхи олон бүхс юу зэрэг харсан. Тэр хүүхнүүд нь бүр юу чараад байгаа юм те бүр тэгэл бүр амар тийм тооч бүр ингээл шууд хүний гар аваад юу мундраа хөвч байл. Аач чиний байчлаар би тэгж ямар явуулсан штэ. За байчтай паригийн туршлагатай болчихлоо. Чинийхийг хийж чамаа тэгж явуулсан стеф яах вэ? Яаж хүчтэй цаа чим бүр л амар дэмжин штэ. Чамааг ингээд хүн харж ивэл ингээд амар гоё штэ гэд нэг тийм үзэлтэй за. Би бол тийм үзэлгүй. Соглоно. Лайфын гэж лайф. Тийм. Гэтэ яг би тэгээ тэрийг ингээ яриад юу хахад бол бас айгуу тийм тэр чинь ингээ кинон дээр хардаг нэг юм барууны соёлууд байгаа шүү дээ. Тэгээ манай Азад одоо Монголд нэг бүр хилээж гисэн тэр тултал нь бас би арайч өстэй бүгсээ гаргахгүй байлаач явж чадахгүй гэдэг. Тэгээ одоо айгуу л орчнож таньдаг хүмүүс гэж байгаа юм билүү өдөр гэж боддог ч юм уу. Би ингээл чөлөөтэй би бол тэнд чинь ингээл яг юу гаал ичиж мичгүй одоо би энэ тэр чи тэнэгтэд явах тэ гэж тэгэл гэлдэ найзгаа гарч марах ингээд юу gaaj байгаа байхгүй. Тэгээд дараа нь хүмүүст хэлсэн чинь зарим хүмүүс болохоор ямар заваа юм аваа ингээд нэг тиймэрхүү юм байсан байхгүй. Тэгээд юу заван бач гэж. Тэгээд гадаад хүмүүс хүртэл бас тэгж хэлсэн байхгүй юу. Одоо тэнгуут нь би тэгж бодогд юм. Цолоо болохоор ясан гоё эснэ хараа. Тэгээс нэ юу наа бүр ирэл бүх бичлэг энэ талын бүксийг хардаг. Энэ үг хардаг гэсэн чинь nice гэдэг хэлээ хөрхөө. Чиний нэг шин дандаа экспириенс хийж байгаа болохоор юу ая гэл тэгэл хараа би казино орчлоо жоохон тоглолцох. Тэгээ харин $100 шилжүүл чинийгээр зүгээр тоглолцчихсан гэж ингээд нөгөө шин юм хийж байгаа болохоор амар тэр намайг ингэж кайфарж байгааг харж байгаа амар хөөрхөн бас болохоор бидтэй яг зөрүүлээд золоо за чи зүгээр бодтой стеф яг тайзан дээр гараад нэг хүүхэн урд нь гараад тэр хоёр хүүхний хүүхийг ингээд амар чанга базуулаад нөгөө хүүхэнд ингээд тэгж ийн гэвэл зөвшөөрч би шууд чамд наа таа тэрнэ. Зөв жигнэсээ зөвшөөрөх үү? Зөвшөөрөхгүй штий. Тийм хийж ийнэ гэж бодвол би мэдхгүй юм амар хэцүү баг. Зүгээр мэдхгүй байсан дээр гэж бодоод зүгээр тус-тусдаа салаад нөгөө байчлаар паринуудаа хийнэ. Тэгтээ ер нь амар балираагац өөрийг ихтэл өөр бол бариад байгаа. Тийм өөрөө барина гэдэг шүү дээ. Би бол яхаа байж болно гэдэг. 6 яа би тэр нь харахгүй байгааг яа сонсоод бол за тэгэл гэх бах. Тэгээд харж бол төвчгүй бах. Чи харж төвчгүй. Миний золоо тийхгүй л дээ гэсэн. Хармааргүй байх хаа. Зүгээр яг би тэгж явуулж бол чадах байх. Гэтэ зүгээр деталийн сонсохмоор санагдахгүй хаа. Тийм. Яг би яг сонсож яддаг тэгтэл харж болж чадахгүй. Тэгэл харах юм бол яг нэг зэм үгээр яг тэр хүүхэн чинь бодогдоод байна. Тийм. Тэр хүүхнэр хэлэхгүй юу? Харин тийм би тэгэл за ирчүүдийнх нь ямар байд юм бол эмхтэй тажик клуб орж үзэх юмсан та. Тэгж бодлоо. Тэр залуучууд гэдэг үнэхээр царайлаг үнэхээр гоё биетэй. Би тэгээд энэ гоё бие царайгаар зөндөө олон юм хийж болох байтал энд ингэж байна гэдэг чинь маш л өндөр талантай болно. Өндөр ах уу. Тэр чинь одоо нэг төрлийн Полстайн шиг одоо нэг тийм даарт гэж одоо тийм та бас тэр чинь юм та урлын үйл юм та шон тааргаар нь бүж хэлж ирлээ шон тааргаар навирчлаа гэсэн яах вэ тэгэл болчихлоо. Тэ гойсан. Тэг 3 сарын хов бацалтаас явчин тэ. Тийм байсан байна. Тэгтээ өстой фан байсан. Чи тэгтээ хөрмөрмө хэвэл тэгж байчлаар пари мари хийж боддог уу? Би ерөөсө хормын талаар ерөөсө бодож байгаагүй шүү дээ. Хүсэл чамд ер нь хөрмөө хийх хүсэл байдаг уу? Хүсэл үү? Яг өөрт минь болохоор байхгүй гэж хэлж чадахгүй. Тэгтээ одоо яг байлгыг гэхээр би нөгөө зохион байгуулах тэр стресснээс нь болоод
ингээд амар ятар юм шиг санагдав. Түүнээс одоо ингээл гэтээ өөр нь хуран бол үний тийм ээж аав нар илүү их enjoy хийх юм шиг санагдсан. Гэтэ бас ер нь бол гоё хаа. Би одоо жишээлбэл ингээл хажуудаа ингээд найз нарыгаа те нэг амар гоё ягаа ингээд тийм флажтай ч юм уу те энийг тийм яхаа болчих чинь нөхөж юм. Тийм нав бодоод байгаа шиг. Тэгэж ингэж төсөлж тэр яхаар амар гоё. Тэг зүгээр ингээд тэрийг төлөвлөнө гэхээр ингээд баг ядраа тэгээ баг за гэдэг. Яа. Дуул нь бол гоё хаа. Тийм баха тий. Чи өөр тийм bachelor party үзсэн юм уу? Би өөрөө миний bachelor party манай найзад хийж өгчихсэн. Амар хөөрхөн болсон. Гэхдээ айгүй тийм боловсон даруухан. Тийм. Аюу civilized тааж. Тийм үнэхээр нөө бүхсаа. Ямар ч бүхс авах тийм. Тэгээд манай найз нар амар хөөрхөн ингээд бүх хоорондоо холбоогүй найз нарын маань цуглуулад тэгж хийж өгчихсэн. Тэгээд бид өөрөө жирэмсэн ч байсан. Амар хөөрхөн мэсдэг. Надад тэр үед хийж өгчээсэн юмнууд нь бас амар байдаг шин. Амар гойсан. Гал. Яг тэг хідэн найз зохион байгуулж өгсөн. Тэг хэн зохион байгууллаа. Тэгт ямарчсан баг ингээд юм миний 15 6 найзууд ирсэн. Тийм үү? Аха. Ямар л найз. Тэг нэрнгээс миний бүр бүх найзууд ингээд баг цуглуулсан амар хөөрхөн. Тэгээд хийсэн. Бид нар ч хоорондоо контакт авахгүй шүү дээ. Тийм. Тэгээд нэг хоёр л хэлээд нэг мэдсэн. Тийм хоёр л батсан баг та. Тэр амар гол хоёр хэлээр харж ирсэн. Тэр тийм өөрийнхөө bachelor party-нд явж исэн. Өөр юм явж байгаа юм. Би нэг ч найзаагаа хурминд явж байгаагүй. Нэг ч bachelor party-нд явж байгаа. Манайхан бүгд ер нь тийм юм. Даруухан тий. Чамаа хурмын ахыг таньдаг байсан бол яг хоёр хэл. Явахлаасан. Сэтгэл bachelor party-нд дэр зогсчлаа байсан. Тэг ирмүнийг дэвэрдэг хэвчээ. Ивэлч дэр үлдсэн дэс. Мэн тэгвэл өөрийнхөө хийгээрэй. За хийнэ. Тэгэл яг юуг prioritize хийж байгаагаа бодоол тэгэл зүгээр л монгол жишээлбэл зүгээр яг тийм хийдэг хүмүүст нь би ийм хийг бол ингэж хиймээр байгаа тэгэл ийм дууч авчирны нэг хийн тэгэл бүгдийг даатгачвал айгу стресс багтай амарх уу. Миний хөрвөн дээр алтан жаргалал байвал. Алтан жаргал ямар дуу вэ? Ямар ч нэнэ тамд болсон дөө. Үгүй. Алтан жаргал байвал яг болгоо. Өөр гатна нь болно. Тэгээ болд басаач. Тэгээ бас тэгээ бас ариуна. Яа. Тэг би ингэж Монголд юм урлагийн хүмүүс авчирдаг гэсэн чинь сте амар гайхаад oh my god really яа гэж. Тэг нэг манай ахи хоёр ярьснаар те Монгол хөрмөн дээр гадаад найз авчирсан чи ингээд энэ бүх юм үнэгүй юм уу гэдэг гайхагдсан гэсэн чи тэр найзаас тэгтээ гал ирүүлжүүлэх орсон юм яалаа тасар түнцэн тэр хоёрын нөгөө нэг сүдэд нь хонооцтэй нөө сорвиха ахны шинэ ихтэй юунд найз гадаад найз нь тасрахгүй тэгээд тэр хоёр өөрсдөө найзгаа гэр шатлан дээр унцсан. Тэр ч арай дэндүү сайхан сэтгэлүүдээ би бол тэгвэл боож хүн. Оо заалг. Тэг хэрэг мэдхгүй баярлж буусан л өмнөөс нь баг бид нар уурлаа. Яа. Би тэг бас тэгтээс ингээ хийхгүй гэж бодсон ингээ доороос ингээ за тэр маань тэрнээс хэнийг тэр ч нэг их мөнгө өгөхгүй те гэдэг. Тэг би ингээ хэнийг брайд ингээ тэгснээр ингэж ихсэн гэж. Тэг би яг нэг найзгаа бол яг юугаа юу гэвэл яг нэг гол нэг охин байдаг чинь нэлээ. Нэг best man гэдэг шиг үү? Тийм, Maid of Honor лөө. Тийм, Maid of Honor. Тийм. Яг нэг найзгаа бол бацаа тэрнээс тэрийг л болохгүй л тэр маань дараа нь гомдоод бүр боо юм. Монгол тийм байд юм байна. Энд бол яг гэж байдаг штэ тийм best юм. Яа. Би тэрийг яахгүй тэр маань яг насны юм болно гэдэг. За тэрийг ингэ тавьчих. Тэгээ цаатал нь тэр нөгөөд няган балаач штэ. Тэгтээ энд бас нөгөө юу гэдэг bridesmaid хэдрүүд насаар харьцангуй төөхөн ч юм шиг те. Сая тэр манай Малазийн найзын нөгөө гуравчин палажа их гэж яваад би яаж яваагүй би гэд нөгөө манай Австрали найз нь болохоор Австрали дизайнераар хийлгэнэ гэдэг заяо. Тэнгүүтээ баг матхун 500-400 $. За тэгснэ гэсэн чинь нөгөө хоёр зүгээр Вьетнамын тийм юу гэдэг хэлэх гэдэг юм байна ши. Тэгээ бөө юу заяо.
хэрүүл нөө bridesmaid-ийн хооронд. Тэгтээ өөр ганц өдөр өмсөх юмд ер нь тийм Вьетнамд чинь тийм палаж амарлаг хийх юм л бүр ингээд яг биенэнд харуулж аваалаг амар хийдэг. Тийм. Тэгээд нөгөө нэг нь Вьетнам юм чам. Тэр нөгөөдг нь захиалсан чинь нөгөө Австрали нь болохоор үгүй эндээсээ авч өмснө. Тгүүлстэй ингэхгүй тэхгүй. Тэгээд хоёрын юм миний хажууд амар тэнийг харагдвал яах юм. Тэр нь маань баг хурмаа хийж байгаа юм аа. Бөөн драма. Тэр чинь нөгөө Монгол явмаар нэг асуусан мөн үү? Биш. Аа. Тэр чинь гээштэй. Монгол явах гэж. Тэр бол тэгэхэргүүл нэг. Тэгэхэргүүл чийл гараа гэсэн тийм. 8 лаа нийлж мэлдэг байхад нэг нь лесбич ах шиг тийм. Үнэхээр тайварсан. Бүх төрөл инглиш өв. Тийм. Юу вэ? Тийм байна. Өөр гоё тэгээд бас юм байна. 2 цаг яриад ярьснаас тэгээ өөрч тэгэл барыг болж ин да. Брат Монгол явна. Би тэгээ бас 12 сард тэгээ Стефтаар яриаг л байгаа л тэгж байгаа л гин тулгаалаа. Монгол явна гэж 12 сард уу? 12 сард би Монгол явж март юм шиг санагдаад тэгтээс явахгүй ч гэж магадгүй. 7 сард явчихад 12 сард яваад уу? Тийм тэгэхээр бас арай юу бах тий. Зүгтээ өөрөөр л бодох. Одоо тэгэл ботход бас ганц хүүхдгүү байгаа дээр тэгээ явж исэн дараа зөв ч юм шиг л санагцаа. Яг одоо л ингээд маш их юмыг бодох болж байгаа байхгүй тий. Би бүр цайныг зүгээр нэг ярилцлага өгөх гэж тосгоноороо юм болно гэдэг шиг би дөрөв явахын тулд золоо ажилласаа чүлээ аваад эвэлийг нөгөө хөшөөгөө эртээ авчаач төр гэртээ байлгаж ийгэж гунгуудаа ирмүнийг золоо харж үлдээ тэгээ би яваад ч гэдэг юм уу те ингээд бөө юм болж байгаа хөө тэр шиг одоо би ингээд Монгол хүүхдээ аваад явнангууд хичээл ямралт тааруулах хэвээр тэг тэнийх хэвээр тэнгүү тэдэн чимд авч явах хэвээр очиод унтахоор энэ явах лигээ бодох юм байгаа. Тэгээ бодонгууд за тэгэж юм ундахтай ийштэй ших явдаг байж тэгэж бодсон ч гэсэн тэр үедээ мөнгөгүй л байсан л та. Битэрийн бас ер нь бас нэг майлстон Итали явъя гэж ер нь бол ярьж байгаа. Яг тэгтээ ер нь бол явчих байхаа гэж ер нь бол энэ жилдээ юу? Энэ жил бол биш ээ. Дараа жилээс тэгээд одоо хүүхдээ олчих юм бол уусаа худ хүүхдээ Итали явна гэж бол уусаа худын худ. Тэгэхээр бид тээр яг хүүхдээ болохыг өмнөх юм уу эсвэл жирэмсэн явах гэдэг. Сонголт байна. Яа, тэгээд бид тээр Итали явах талаар ярьж байгаа юм. Тэгтэг яв. Явтгаа. За тэгээд ер нь тэ уунагс асан хүмүүс. Тэ юу болсон бэл тэ. Лого молого хийгээд тусдаа гараач гэдэг надаас асуухдаг юм. Энийг стресс үнэхээр залах юм. Жохон авч байгаа тэгэл. Эндээс давхар ирүүмээр харагдал. Би Монгол явахаар яг би уцаараа яг хийн би. Гэтэ бас аялж байхад угаасаа хийх жоох юу гэдэм аа. Хичээл зүтгэл. Гэтэ чи яхав ядаж зүгээр ядаж дүрснүүд ингээд таваад үлдчих юм бол тэгээ сүулт нь ядаж зүгээр хүмүүст паблик гарахгүй ч гэсэн чи яг ингээд одоо байгаа юмнуудаа зүгээр л нийлүүлээл нөгөө iMovie лөө тий утсан дээр iPhone дээр төглөө тийм зүгээр тэгэл хадгалчихсан юм. Одоо би нөгөө нэг өмнө нь бүр яг тэгж байсан юм даа. Хөөх хянтад энэ зовоотлог амхтаа гэж өөрөө ярьж байгаа. Тэгэл ингээд нэг яриалаа заяа. Нэг тийм влогнуудад одоо влогч биш ингээд зүгээр нэг өдрийн үйл явдлуудаа нэгтгэсэн. Тиймэрхүү нэг өдрийн тэмдэглэж юм юмнууд байдаг байхгүй. Тэгээ сонсохоор амар хөрхөн Америкт. Өнөөдөр би 5 хүмүүс бодсан. Нэг нь мөнгө өгөөгүй. Тип өгөөгүй гэл. Юу ажим гарцаа. Юу мөгөл тэгэл би ингээл ярьсарын дүүрэн туурж марцаа. Ингээл миний ярьс юу болчлоо. Өчи бүр тэгж бүх юмнуудаа ингэж бичиж авдаг гэсэн юм уу? Ер нь бүх юмнуудаа тэгж ер нь хаяа тэгж хийдэг гэсэн аахгүй. Гэтэ олон биш л те. Гэтэ буцаа ингээ харангууд бас л хүүхэн тэр хүн тэндээ тэгэл хэцүүлсэн юм байх та чаавсан. Тэгэл нэг хоёр юм байсан юм чи тэгэл гарч ороочтой хүсэнтэй стресстэй надад байгаад идэх хөвгөлтэй юм дэр хөжилж байгаа. Банд бид нар наастар тавиалтай гэж хэлнэ. Яг хүмүүс паблик гарахгүйсэн ч гэсэн тэр дүрсүүндээ зүгээр хадгалжуулт хоёрын бас ингээд гоё харилцааны чи эхлэл байгаа юм чинь те. Тэр хэсэг ч амар дурсгалтай. Дараа нь харахад амар хөөргөлөх. Битэрс чамайг дураагаад хаалгаа хааж байгаа бичлэг хийдэг юм аа. Тэгэл тэгсэн ч гизгүүзээ таалагдахгүй тэгэл. За. Энэ жилээс хаалгаас мэдлэгээс. Яа. Холоос бичдэг гэж юу гэдэг. Цаад чигээр наач айл орцсон байдаг. Тэрс болоо. Гэтэ яхав тэгээд тэр чинь яг ингээ нэг юм хайрлах үе гэж ирдэм билээ одоо юм шүү дээ. Би бол ингээд тэр жоохон байсан ингээд хайрлаад байгаа байхгүй юу. Чаавас тийм жоохон л байсан юм биш үү.
Тэгэл амар их зөвцөлцөн л байсан юм байна штэ гэдтэй. Бүдүүнтэй юутэй ингээд ажиллаад байгаа байхгүй. Би бол одоо ингээд яг нэг дөнгөж төрсөн эхлэлийнхаа бичлэгнүүдийг харахаар үнэхээр царай муутай заяа. Үнэхээр амар сэм хийч гэсэн ээж минь гэдэг нь бүр яг би за. Гэтэ ингээд бүр нэг цаанаас хайрлаад байгаа байхгүй юу. 27 настай тэгэл нэг хүүхэдтэй болж үцэл тэгэл нэг тэрийнхаа яах ч учраа болохгүй тэ нэг ингээл байна гэдгийг ярьж мэрж байгаа минь харангуут тий. Би одоо хятад хэл сурч чи яах чаач гэлтэй. Би одоо төгөл төр хооронд явж чах шиг бүр юм nooш. Зүгээр чиний жирэмснээ л бодлоо гэлтэй. Тэгсэн ингээд зүгээр амар бүдүүн байгаа байхгүй ингээ хамар мав. Би ажил нөө жирэмслэхээр ингээ хамар ингээ хөөчдөг. Тэнгүүд ингээл ийм том үтэн бүртлээ. Хятад хэл сурч балаа хөшин хэлмээр байгаа ирнэ. Тэгэл хөөрхөн минь ингээд гэртээ суусан чинь нэг юм хоцрогдоод ингүүтэй юу ч хамаагүй суралтай л гэж бодсон юм уу яа. Хятад хэл. Тэг урд хоёр хэлээ сураагүй ч. Тэгээд хизээ хятад хэл сурахад байж байгаа юм. Тэрний нэтс нэг өдөр төгөлдөр өрмөр дармаар санагдаад тэгээд тэр чинь тэг жирэмснээ л бодлоо. Тийм болохоор зөв эдитлээд одоо хүмүүст гараханд бол жоохон ингээд бас ааглын юмнуудаа тайрах хэрэгтэй болно. Тийм. Ингээд амар бодит байгаа юмнуудаа бас хасах хэрэгтэй болно. Тэнгүүд зөвхөн өөртөө авч үлдэх юм бол бит нүүж байгаа бичлэг хийсэн чи. Танда Стефин гүзээ. Халууцаад хөрөхэд хавх хувцаад гүзээ. Гэтэ одоо ингээд хүүхд одоо жишээлбэл чиний танаа аавын дээл гүзэн гойжод байгаа. Гүзэн гарцсан ирнэ ингээд ямар ч хүүхдгүй аавж үржин тэмцлэгээ өлчөөд ингээд амар хайрлж үзнэ. Тийм насанд бол тий. Чаав синний хоёр бас уучраа болохгүй л юм шиг шүү дээ. Хамаг гис гүзэн гарчаал тэл бодсон шүү дээ. Яа харин тий. Өдөртөө ер нь нэг юм нөгөө ягаан шил хийдэг шүү дээ. Хүнд ингээд бас ингээд нэг яг нэг хайрлаад ирэхээр бүх юм нэ. Бүр гүзээ хүртэл амар хөөрхөн зав. Би одоо гүзээ гэнэ. Бэрж унтажтай хөвширдэг гэж юу. Юу. Гүзээ нүрт хөөрхөн. Бүх юм хөөрхөн байна. Тийм юм байгаа л private хийсэн тэр хүний гүзээ хайрлаж байгааг би бол үзмэргүй байна. Гэтэ ингээд одоо айгүй маш их олон контент хийдэг хүмүүс бас нэг яг тэр юм хөөрхөн харагдаад ингээд одоо эргэлж байгаа найртай үндэслэх юм байна. Би эсвэл тэр дигжин гүнжиг бүр амар ойлгоод би гэж хэлмээр санагдаад байна. Би ч гэсэн дигжин гүнжиг би ч стек тиник тийм үү дигжин гэдэг. Дигжин гүнжиг амар харин тийм. Тэгээд заримдаа яг би ингээд бас бичлэг үзэж мүзээд тэнгууд яг тийм эсхүүдс байдаг л да. Паблик бол хөрх охины л эргэлж байгаа болохоос намайг эргэлж байгааг нэг хармарг байгаа гэж бодоод ингээд устгачтай хоо. Тэр манай хүртэл хөргөн байгаа болохоос. Тэрнээс бүх хүн бас хайрладаг. Юу ярьснаа юм рүү. Гинт гүзээ. Нэг харцаа влог хийх. Тийм тустай гараач гэдэг ярьсан. Тустай гарнаа. За одоо бол бүр 2 цаг гарan ярьчлаа тий. Окей. За тэгээд хамт байсан бүх хүнд баярлалаа. Бид хоёр яг боломж нь олдвол тий хэдэн сартаа нэгтэй ирж чадвал тий. Тэс нөөдгөөс ингээ очиж авч чадаад тий. Юу аачих юм бол хаяа нэг юм бас дугаар хийж магадгүй гэтээ битгий нэхэд байгаарэ тэр малч чадахгүй. Энэ хүнээс өөрөөс нь та нар влог нэхэж. Гүзээний влог гүзээ гэд өөрөөс нь аваач надаас нэгч байгаа тий. Өстэй гүзээ байгаа ч. Тэр бүр амар хөөрхөн цагт so disgusting яа. Бүхс мөснө гарсан ч хөөрхөн байна уу? Амар хөөрхөн. Бүхсний ус бүр амар. Too much information. Oh my god яа. Мэдгүй би юу наханасаа ингэ тийм цээжэндээ өстэй ихтэй амар дуртай байсан юм аа. Яг цээжний ус яхаа байж бол бүхсний усыг уучлаарай. Надад влогноос бүхсний ус ясаа. Ингээ хоёр янзаар рендерлсэн юм. Бүхсний үстэй вершн, бүхсний үсгүй. Бүхсний үсэн дуртай нөр гэж. Бүхсний үсэн дуртай мембер лоор бүхсний үсэн дургүй. Окей. За тэгээ бүхсний үстэй влогийн энэ найзаас нэхэрээ надаас биш юм. Би бол мембер төлөхгүй юм байна. За. Bye bye.